Сайн байна уу та бүхэнд шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 21 цаг 30 минут туссан байна. Тэгэхээр мэдээж даваа гараг болно 20 цаг 30 минут таах. Энэ бет хүрдэг байгаа. Тэгээд та бүхний танил тав бас студ зууссан байна. Та бүхэнд орой минь шинэ 7 өдрийн мэнд хүргье. Орой минь шинэ 7 өдрийн сарын дараа тавлаас болж байгаа юм шүү дээ. Яг тийм шүү дээ. Тэгээд бас болохгүй маа бас ойлгоорой тий. Заримдаа бас цаг зав ажил төрөл бас зөндөө юм болох юм аа тий. За тэгээд энэ бет маань Platinum Event гэж Platinum Event Future of Lifestyle Tokyo-га зам Platinum Event гэж Coca-Cola тэгээд ундаага уугаад шинэ жилийн хүслийн жигсаалтаа iCoca Pro илгээгээрэй гэдэг. Кэш. За нөгөө буруу Европоор аялцаад бидэрт юм авчирч өгнө яа авчирч. Эл чи инкер айгу буруу сонголт ойлгоод юм л шүү дээ. Юм авчирч өгнө гэсэн яасан. Шивэж энийг тайлбарлаа. Инкер чи бол кэш гэж ойлгож шүү дээ. Зарим хүмүүсүүд нусаа бүргэд ингэж ойлгоод юм л шүү. За. Энэ бэтэг өнөөдөр тагд үлдэлтийн 8 дахь дугаар хүрж байгаа. Тэгээд нэлээд их зүйл болсон байх юм гэсэн үг тийм ээ. Бүгд яг энэ талаар бүгд дэлгэрэнгүй ярилцгаая. За ямарс өнөөдөр болсон тоглолт хэлэхгүй. OKC Utah Jazz багийн тоглолт өнөөдөр өглөө болсон. Энэ тоглолтоос эхлэнэ яриагаа. Яг ер нь бид нар OKC-г ер нь баг дугаар болгон дээр ярих юм шиг байна. 8 дугаар ирлээ. 7 дугаар ирсэн 8 дахь хожигдлоо гэж ярих нь хожигдохгүй бол тэгэл ингээд. Хожигдохгүй тийм түүх. Хожигдохгүй байна гэж ярих юм шиг. Йоо. Ой. Энэ баг ер нь хожигдох шин жалгаа. Нэг хүн гарч ирэл ингэж тоглож байна. Чэт биш шүү дээ. Тийм яг хин чи. Баг ястой хин чи гэж бодсон шүү дээ. Тэгээд тэгж тоглож илээ. Одоо яхалтаач илээ дээ. За шэйн тоглолтод оролцоогүй. Яа цаа гэж. Одоо энэ 23 нойр өртгий юм. Шээ байхгүй гэдэг тий. За өнөөдөр чэд аваар аваа гарч игээл шүү дээ. Амарч игээл. Нэг өдөр амарчгаа хөшөө нөө. Гоё нөө. Зогсоогт хэцүү нөө энэ багийг алдчих. Тэгээд нөгөө бид нар өмнө бас ярьсан. Ер нь back to back аварга болох магадгүй сүүлийн хэдэн жил байгаагүй хамгийн өндөр магадлалтай баг тийм ээ. Бусдууд бол яаж байгаад ер нь фейлдэд байгаа тийм ээ. Одоо магадлал нь ингээд нөгөө улирал эхлэхтэй харьцуулахад одоо бүр ихсээд л тоглолтын чанартай аваад байгаа болохоор. Тэгээд дээрэс нь энэ одоо дараагийн ялтуудаа хийхдээ багийн ротейшн яг үндсэн гол тамирчтай бас ядрахгүйгээр хийгээд шүү дээ. За шээ жишээ нь 20 хэдэн тоглолтынхаа 10 хэдэн жишээ нь 4 4-ийг тоглоогүй ч юм уу те. Тэгэл ачаал амар бага авсан ирнэ хожоод байна л та. За тэгээд 3 дугаар дуусгаад 33 онооны зүйтэй байна. Юу гэсэн ч үгүй те. За яг нөгөө баг нь Utah Jazz гэж бас бодож болох ч гэсэн дээ. Utah Jazz-тэй бас сайн боготой сайн бас үзэл байгаа шүү дээ бас. Өнгөрсөн жилийн OKC-г бас энэ жилийн OKC-г илүү байгаа. Гол нь. Үзүүл бүх юм аа тий. Бүх юм аа. Өрсөлдөгч багууд нар хэрэг байгаа бол энэ багтаа өрсөлдөх багууд нь. Гэхдээ тэгэл сайжирсан шүү дээ. Уг нь. Ротейшн өөрчлөгдсөн, сайжирсан. Гол нь үүнийг одоо бид энэ хүлээгээд байгаа хоёр багийн тулаан байна шүү дээ. Denver болоо үгсэн. Энэ хоёрын анхны тоглолт нь бүр бараг 2 сар гаргаад он гаргаад байсан болохоор тэр л ер нь нэлээд хүлээлттэй л авах болоо гэж бодод. Маш ойрхон дөрөв тоглох нэ. Өө 4 биш. 3 тоглолт тий. За тэгээд OKC 15 дараач хоцсон. Тийм болохоор бүгдээрээ юуг нь харъя тэхөө OKC-гийн хоцсон 15 багийн жигсаалтуудыг харъя. Ер нь ямар багууд хоцсон юм. Дараач хоцсон гэж байна шүү тийм ээ. Тэгээ гол нь ойн зүрх нь л да. За. Оо. Баярлаа. Phoenix яг үү. Хамгийн сайн Minnesota, Portland нэг хожижлогдлыг нөхсөн шүү дээ.
Тийм Портленд жоох айгүй тоглосон. Санс хамгийн ойрхон байна тий. 4 юм тий. Бус нь бол тэгээд ер нь юм бос юм одоо. Болоогүй. Lakers-ийг хүртэл харах. 20-с дээш Lakers Warriors хоёр ч юм уу 100 холбоод алуулсан шүү дээ. Тийм ээ тийм ээ. 25-аас дээш онооны зөрүүтэй ажилласан тоглолт гэхэд амар их шүү дээ. Энгүүр бид нар юу хэлэх гээд байгаа гэхээр ер нь OKC нөгөө бидний нөгөө түржийн 7 хоногт тулгаа хэлжсэн. Нөгөө 73-9 тий. Тэр амжилт ер нь энэ жил идэх юм биш үү гэсэн тийм. Одоогийн юугаар харахад бол магадгүй өндөр байна. Ер нь шууд бид нар хэлж байна. Яагаад гэвэл бүгдээр тэрийг харъя л да. Лигийн дүгүнд ихний 25 тоглолтын дараах хамгийн шилдэг амжилтуудыг бид нар харцгаая тийм ээ. Тэгэхээр бид нар мэдээж нөгөө 96 оны Bulls OKC хоёрыг харах байх л та. Тэгэхээр тэндээс бүгдээ хараад Warriors орж ирнэ л дээ. харин тийм. Warriors-ыг нөгөө Bulls хоёрыг харах гэсэн шүү дээ. Бусдыг бол баг харахгүй байх. Тэгэхээр тэрийг бид нар харъя. Тэгэхээр тэрийг багууд манай ихний 25 тоглолт ямар байсан тийм ээ. Boston ч амар юм бэл шүү дээ бас. 7-8 он дараа л амар хэлсэн. Тийм биш тийм. Авраг авдаг жилдээ бас 23-2 гэж хэлсэн байх шүү. Тэгвэл өнгөрсөн жилийн OKC байхгүй байхгүй юм дунд. Тийм. Тэгвэл энэ жилийн OKC чинь яг нөгөө нэг Boston 25 гэдэг тоглолт юм стад. OKC 24 тоглолцоо хамгийн доор бичсэн байгаа болохоос ер нь л Warriors-ийн ард гэсэн үг байна. Чанарын хувьд тийм. 7-8 он тий тэ. Реал нэдрээ нэгдсэн жилээ тий. Тэр 19-с 20 он чинь Bucks өөрөө авраг авдаг жил нөө. Авраг авдаг жил. Ингээ харах юм бол эдгээр багууд ер нь яг 2-3-аас бусд нь авраг болцсон шүү тухайн жилдээ. Тийм шүү дээ. Тэр нөө Босны нэг жил авраг болоогүй. Knicks тухайн жилдээ яасан лээ. Бус нь авраг болцсон. Warriors авраг. Warriors авраг тий. Тийм. Тэгэхээр ер нь ингээ авраг авцсан юм бэл. Warriors ч финалд гарч ирсэн. Энэ амжилт дараагийн тоглолтод Phoenix-тэй авах шүү дээ. Хожигчул нэг дурах юм байна л да. Хожигчул Warriors-тэй зэрэгцсэн юм тий. тийм ээ. Тийм ээ. Одоо л яг 24 тоглолт хийсэн байна шүү дээ. Бус нь 25. Тэгээ OKC зүгээр энгийн математикаар бод логикоор бодох юм бол одоо 24 тоглолт чинь 82 тоглолтын ер нь 30% гэсэн үг шүү дээ. 30% нь ганцхан хожигдсан гэхээр 73 эсвэл маш өндөр боломжтой л гэж. Тэгээд өнөө сая ярьлаа шүү дээ. Сая нэр яг ингээд бичлэг хайлайт үзсэн чинь талбай тоглож 5 тоглолтын 3-ыг бараг л тарихгүй л. Нуулгуул хэлгээд тэгээд. Тэгэхээр энэ багт одоо байж болох бүх зүйл нь бүрдчихлээ. Тэгээд өнөө тухайн жилдээ хамгийн одоо гэмт хүртэл хоол хийж чадсан ч юм уу ингэж ярьдаг. Гэхдээ одоо энэ зүгээр ачаал авч байгаа байдлыг харах юм бол гэмтэл бэртлээс хол байх боломж бүр юм байна шүү дээ. Тэр зөв магадгүй хөдөлөө удирлаа эртэн дуусгаад шинэ удирлал үүсэн байна. Солилцоо болцоогоо гээ тэ. Энэ яриа марийг гэдэг бид нар ярьдаг шүү. Тэг ярьж янгууд өөр болчдөг шүү тэгээ тэ. Ер нь зүгээр яриад өстэй биш тэ. Яриа гэдэг энэ нэвтрэлд сууж байгаа. Гал гэж бодсон шүү. Яг мухал гэхдээ энэ удирлаа ингээд дуусчих юм бүх дараагийн хэрэг. Яг сая 15 тоглолтын дунд ч одоо East-ийн бүсэд эргүүлж байгаа Detroit ч юм уу, Houston Rockets ч юм уу сайн байгаа багууд бас байх байгаа юм л да. Тэр багуудтай тулж байгаа тэр тул одоо тулах тэр цагууднаас үзүүлэх гоё л болно шүү дээ. Хамгийн түрүүнд OKC-ийг хожих бол гэсэн асуулт гарч ирсэн шүү дээ. Хамгийн түрүүнд одоо Hartley хамгийн чухал юм байна. Сонирхолтой юм санагдаж байгаа нь юу хожигдлоо гэсэн баг нь Portland лөө. Тийм. Portland. Тэгэхээр тэр багтаа ер нь 2 тоглосон ба шүү дээ. Одоо ихэд 2 тоглосон ба шүү дээ. Нэг нь ч гэсэн хожигдож их ойр хожсон ба шүү дээ бас. Тэгэхээр бас Portland гэдэг баг бас тэр багт нэг юу хөзөр нь байна уу юу? OKC-тэй тоглоход гээ яг зүгээр хамгаалалт Portland ч бас айгүй сайн байгаад байгаа байхгүй энэ жил. Тэдгээр залуу тоглогчид байгаа ч гэсэн шинэ rookie зөвшөөрөлттэй байгаа ч гэсэн тэр багийн хамгаалалт айгүй сайн байгаад болохоор өөрсдөө боломж гаргаж ирсэн. Тэгээ залуу болохоор бас гоё үзээд байна л да. би таадаас нэг бас ер нь нөгөө багууд нөгөө бүгдээрээ нөгөө NBA-д одоо төрүүлэнгүү тэр багийн эсрэг багууд босгож тэр багийн одоо бүх юм судалдаг тийм ээ. Тэгээ хэр хурдан судлагдаад яах. Тэгээ ерөөсөө тийм зүйл болдог шүү дээ тийм ээ. Коуч тэрэн дээр ажилладаг. OKC-ийг авах гэж авах гэж. Тэр энэ жил ер нь яг одоо яг асуумаар ихэд өдөөлөлт асуужсэн. Одоо яг OKC-тэй яг тэр тоглоход яг бэлэн байгаа баг нь ямар баг гэж бодож байна. Яг одоо бол байхгүй шүү дээ. Яг тэнийн хэлдгэр уг нь Denver гэж хараад энэ тоглоогүй болоод ч тэр хүлээлттэй байгаад байна. Яг одоо болохоор нөгөө Gordon байхгүй ч гэдэм үү. Гэмтэлтэй учраас 2 сард аль аль нь бүрэн бүрэлдэхүүнээр тоглолцох байх. Тэрний дараагийн тоглолт нь бүр 4 сард байсан. Тэрэн дээр бол нэг юм байрлал тодорхой болцсон. Аль нэг хайчихыг бас үүсэхгүй. 2 сарын тоглолтын дээр бид нэр бас
яг үнэхээр Дэнүр өрсөлдөөн үзүүлэх боломж нь хэрэг гэдэг дээр тоглолтноос нь харах баха. Баясаг одоо ер нь яг гэж бодож байна. Бэлэн баг. OKC-тэй болох бэлэн баг. Бэлэн баг яг өнөөдөр NBA-гийн плей-офф гэх юм бол OKC ямар ч баг барахаар үл шүү дээ. Сая тулгааг хэлж чадвал санал хэлж байна. Тэгээд яг зөв улирал урт гэдэг дээр босод одоо туршлагатай тоглогчид лигийн шилдэгүүд улирлын төгсөд нэлээд чангараад эхэлдэг. Тэгээд багуудын тоглолцсон. Мэдээж бэлтгэл сургууль таарах тэгээд бүрэлдэхүүн шинжилгэсэн болоод хамтаа ойлголцол нь сайжрах ч юм уу тэм зүйлсийг харах юм бол зүгээр яагаад Дэнүр нэрлэн л дээ. Бүс одоо тэгээд Никола Йокич гээд Йокич одоо нэг MVP авах эсвэл статистик үзүүлэлтээр авах юм бол зүгээр ингээд зүгээр үнэхээр л энгийн зүйл болчиход байна шүү дээ. Тэгэхээр Дэнүр наагаас ер нь бол яг доорндод бол нэг хайхтар өрсөлдөөн гэдэг юм аа. Яг өрөндийн өрсөлдөөн ширүүн учраас Дэнүр наагаас тэг мэдээж зүгээр Лейкерсын яригч болохоор Лейкерсын тоглолт үзсэн сүүлийн тоглолт үнэхээр чанартай болж харагдаж. Юу гой багс сонин багс яаж тэ өөрийнх нь юу тэ Лейкерс гэж сонин. Би зүгээр яг бодож чинь Лейкерс үнэхээр сайн байгаа. Гэхдээ нэг Дэнүрийн хэмжээнд өрсөлдөөн үзүүлэхгүй байх гэж бодоод байгаа Лейкерсын будтай талбай тоглолт хамаагүй тутуун болов гэж зүгээр бодоод байгаа. Урд чугам нь бол дүүцчихдэг. Гэхдээ яг будтай талбай тоглолтын дээр нөгөө Эйтан Хачимура гэсэн хослол Хейс гэдэг гурав бол надад нэг Чэд Хартенштайн энтрийн хэмжээнд арай хүрэхгүй. Ялангуяа хамгаалалт нь бенчин дээр зүрх гарна үстэй. Гарна. Шууд гарна шүү дээ. Бенчин дээр бүх баг дээр гарна шүү дээ. Энэ багч харин бенч нь хожоод шүү дээ. Сая 3 дугаар багийн 3 хүн нь Ютаг хожоод хангалттай байгаа байхгүй. Тэр харагдаг хүн. Тэр ч харсан та сүүлийн хэдэн тоглолт хараалаа л да тэр үнийг хараалаа л да. Тэг чим яг өнгөрсөн жил ч гэсэн байсан л да тэр цагаан чинь. Хараалаа л да тий. Юу Анрыг гэж бодож байна. Миний одоо хамгийн хожих боломжтой багаар Houston Rockets багийг нэрлэмээр байна. За. Яг тэгвэл одоо бид нар яг үллийнх нь ярьсан тэр ходон тоглогч дээр Holiday гаргаад нэг сэлгэнээс бас нэг 25-30 минут тоглуулад ингээд Ричип сайн байна шүү дээ. Тий. Шипер ч гэсэн аль алин сэлгэнээс ингээд минут овоож буугаад тоглож чинь. Тэгээд туршлагатай тоглогч байна, төвийн байр дээр тоглогч байна. Тийм болохоор ротейшны хувьд ч гэсэн залуу атлетик бол атлетик тэгэхээр хамгийн яг боломжтой богийг бол Houston Rockets-ийг нэрлэж байна. Houston гэхдээ яг ч сүүлийн тоглолтууд дээр нь хожлон айгүй их баг шүү. Гэтэ нэг сонио хожигдсан сүүл. Яг ер нь өөр хожихстой тоглолтод хожоол байгаа. Тэг хожоод байгаа тий. Тэрийг өмд гэсэг адилхан байна. Яг би зүгээр Дэнүр гэдэг яг баг гэхээсээ илүү одоо нөгөө нэг насны хувьд арай ойролцоо залуу багууд ер нь өрсөлдөөн үзүүлээ зүгээр. За цувралт бол яалах нь бол мэдэхгүй байна. Зүгээр яг одоо энэ хожлын цувралын магадгүй тиймэрхүү багууд зогсоож магадгүй. Магадгүй Detroit ч юм уу эсвэл San Antonio Spurs ч юм уу ингээд өөрснөө яг адилхан залуу багууд явж байгааг хараад цувралын хожлын зогсоож магадгүй. Тэгэхээр цувралт ч юм уу юунд бол ер нь OKC-г дийлэх баг энэ үйлдэлтэй байхгүй. За би бол тэгж бодож байна. Golden State юу ингэж бодож байна. Golden State бол гэхдээ яг бас яг ганц байгаа нэстэй хаа. Таш өнгөрсөн жил яг тэгээдсэн мэт. Капас манаа мулсан шүү дээ дөрөв жил OKC-г. Үнэн шүү дээ. Капас манаа мулсан. Бид нар плей-офф яриад шүү. Тий. Би зүгээр одоо ингэж надад ч нэг юм хэлээ. Нэг зүйлэл өөрчилж чадна. За. Өөрчлөх магадлал яах юм бэ? Солилцоо. Янсын солилцоо. Солилцоо яагаад бол тэр солилцоо юу дундаж багийг шууд контентер болгодог. Нэг тоглогч шууд аврагын хэмжээнд багийг аваачдаг арай л ерөөсөө онцлог тийм үү. Тэгэхээр солилцооны цог 2 сард болоход өмнө болоход юу ч болж болно. Зөвхөн тэр л өөрчилж магадгүй баг. одоогор бол барах тэрнээс өөр үл юм байхгүй баг. Тэгэхээр хамгийн түрүүнд дурсагч байгаа өнгөрсөн тооны төсмөр маш хүчтэй гарлаа юм байна тийм ээ. Энэ бол Янис. За энэ мангас энэ нэг багт за нэг дунджаас нэг юу багт айдаг багт ороод ирвэл бас юм өөр болж магадгүй яг бүх дуу энэ жилийн бүх дугаараас хамгийн гоё шилжилтийг хэлж шүү дээ. жил биш шүү дээ. Бүх цаг үед all time. Та бүр амар гоё. Чаддаг биш шүү дээ. Амар гоё яа. Йоо, саний солилцоо болсон бүр миний нүд нэгдэж чи хангаалт. Ямар гоё. Тэгэхээр Янис ч өөрөө ямар амт юм бэ лээ тийм үү? Ерөөсөө гэдэг чинь багсаа ганцхан Янис байх юм бол багс бол үргэлж аюултай ба гэж бид нар ярьдаг. Хамгийн амар энэ хүн чинь OKC дэж яг. Тэрийг цөмөр тэрийг ярих болчихсон. Тэрээс бусдыг ярив. Энэ хүн ер нь нэг саяны дурдгдсан багуудаас аль нэгэнд гэхдээ яг маш олон одоо шүүмүүд гарлаа штэ. Тэр баг гэдэг ярьж байна те. Яв явуулахаар тэгэхээр ер нь өндөр хамгийн гол нь өндөр магадaltaй багуудаас цөмөр ярил гэж бодож байна. Одоо хамгийн өндөр магадaltaй OKC шүү дээ. арай тийм тэрийг болохгүй үстэй гэдэг. Тэгвэл ёстой 5 жил баг NBA-гээ шууд хайцсан дээр өсөв. 5 жил хайцсан.
За энэ тоглогч. Үнэхээр яалтчгүй. Тийм шүү дээ. Одоо Warriors Durant-ыг авч болсон шүү дээ. 73-9-ийн дараа. За тэгээ бөөрс хэлэх болж тээ тий. Бөөрс хэлэх болсон шүү дээ. 90-аар тэр юм тодорхой болчлаа. Хождог багт очимоор байна. Ялагч баймаар байна. Гэтээ Янас гимтэлтэй байгаа тийм ээ. 2-4 тэр гимтэл харин бас нэг жоохон нэг асуудал бас нэг жоохон намжааж дараглаа тий. Тэгээс бүр хүчтэй явах байсан баг. Бит гимтэл ямар хэмжээнд байгаа яах вэ чи бас Үгүй ээ одоо ингээд 2-4 7 тоглох хүлээр Милоки бош ирэхэд хожигдсон. Тэгэхээр бүр л явах нь тодорхой болно шүү дээ. за миний дүүчгтэй сая бас зүгээр ярьдэн шүү тий. За бүгдээ гэрийг харъя л да. За ер нь бол маш олон магадлалууд яригдчихэж байгаа. За Атланта Hawks тийм ээ. Хамгийн хэрэгж байна. Өгж байгаа юмнуудыг харуул. Тэ яг яах вэ? Гэхдээ шингүүнийг өгөх юм уу? Rockets Үгүй яг зүгээр энэ нэг мэдхгүй шүү дээ. Нөгөө нэг ингээд сайд Явчихдаг үстэй шүү шүү дээ. Гэхдээ хамгийн зөв Rocks төр очлоо гэж бодоход л Rocks бас лив болно да. Тэгээ шингүү явах юм бол Гэхдээ яг энэ ч зүгээр Тий. одоо чинь OKC Jalen Williams-ыг бол өгнө гэж байхгүй л баг. Гэтэ тэгжиж л авах байлгүй дээ. Янсыг. Тэгээ Hartenstein 10%-ээс Голденгийн өгж байгаа юм бол бас яг ийгүм биш үү? ерөөсөө өгье гэдэг байгаа шүү дээ. Өгчөө гэдэг байгаа. Авах юм алах. Гэхдээ өгчий гэдэг байгаа юм. Нөгөө баг нь одоо авдаг бол өгчий гэдэг байгаа. Одоо боксын шийдвэр байна л да тий. Бүр яг драфтаас бага босох уу эсвэл одоо тухайн нэг тоглогч мэрэгдтэй тоглогчийг сонгоод тэрэн дээрээ бага тойруулж босох уу гэдэг Энэ бол амар. шийдвэрт орно шүү дээ. Тэгэхээр яг драфтаас босох гэх юм бол мэдээж хамгийн сайн драфтыг ирэх амлаж байгаа багууд дээр тий. Нэг юм асууя. Таадас. Бакс өөрөө дорн дүнхсийнхээ багт өгөхийг хүсэх үү? Гэхдээ би болохоор энэ дээр Янс шийдвэр гаргах байх гэж байна. Янс багаа сонгоод тэгээд ер нь Янсын сонгосон багт л өгч таарах болов гэж байна. Цаа чи өөрөө ихтэй ер нь Golden State Warriors их дуртай юм байл шүү дээ. Гэхдээ яг хувилрал гэх юм бол Knicks очиж ил гэсэн шуум явуулсан л. Түрүү жилийн яриг ярьсан юм а энэ жилийн. За энэ жилийг л ярина шүү дээ. Түрүүний түрүүчлээ даа. Зүгээр хамгийн очиход тохиромжтой баг нь миний бодлоор бол Атланта Hawks юм шиг харагдчих. Эндээс тэгэх юм бол тэр баг илүү атлетик Хүслээ хэлээд байгаа юм шүү. Тохиромж ихээс илүү өөрийнхөө хувийн хүслээ хэлээд байгаа юм шүү. биш миний Тийм. биш надад хүсэх юм байхгүй шүү дээ. Зүгээр Атлантад очиход шууд гэж бодох. зогцлон. За түнсэг саягаас хэлсэн. За саяны багуудаас аль багц нь одоо илүү одоо таад одоо OKC л байгаа шүү дээ. Яг OKC ийм J-Dub, Shea, OKC л тий. Jet 3-ын нэгийг өгнө л хөтөө. Тэгжиж авч чадна. Нөгөө цалин дүүцэн. Тэгээд нөгөө second half-аар даахгүй ч гэдэм. Тэгээ энэ гурийн заавал нэг нь юм. Тэгэхээр ер нь Jet өв J-Dub бол гэсэн үг л дээ. Энэ хоёрын нэгийг өгөхийг хүсчихвэл тэгээ өгч иж өгье гэхэд бол нөгөө баг нь авна л та. Танаа багийн хажууд бол амар санал байгаа шүү дээ. за баярлалаа. Дараагийнхаас баясаа бас OKC гэхгүйгээр нэг бүх яриа. OKC гихгүйгээр гэвэл сая зүг бусна бол нэг ялгаа юм. Нэг ялгаа харагдахгүй шүү. Хамгийн л OKC гэдэг нэг. Гэтэ яг зүгээр Knicks-ийн солилцоо за Knicks руу очичвол зүгээр гоё л сонсон. Зүгээр одоо Knicks Нэгсээ сакс Янс гэдэг нэр холбогдохоор зөв гоё сонсогдож байгаа. Гэтэ 5-ыг солиод Янсыг авна. За яг мэдээж маш том ялгаа байгаа ч гэсэн зөв Jalen Brunson байгаа үед ч юм уу Knicks тэгээд Янс тажих уу гэдэг л асуулт. Одоо нэг Carmelo Anthony Denver-с Knicks очсон шүү дээ. Амар гоё байсан шүү дээ. Гэтэ нэг авраг авахаар баг бүрдээгүй шүү дээ. Надад бол ийж харагдаад байгаа. Knicks угаасаа л нэг бүрэлдэхүүн тим сайн биш. Тэгээ сэлгээч тийм айхтар мундаг биш. Тийм учраас Янсыг авсанцсан чи маш хэм зөлж штэ. Эргээд одоо байгаагаасаа за одоо байгаа идэвхтэй тоглож байгаа 3 4 тоглож өгчөөд нэг хүн аавн гэхээр за яг Янсын нөлөө ихсэн дахиад нэг доор нэг 2 тоглогчийн асуудал гарч ирсэн. Тэгээ тэр үед нь танаанаас ирэх юм. Тэгэхээр Knicks-ийн нэг гоё юм байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол яг одоо ч байгаа коуч арай өөрчлөсөн. Юу нь бол баг 5 нэрэл тоглодог тийм баг юм чи бас. Тэгвэл бас бочгоор ч юм шиг тий. Нэг олон хүн ажиглахгүй додоод тоглогчоор тоглоод байдаг багт бол бас байж болох юм. Олон тоглогч цолдог бол хэцүү. Яг хоо ийм байл да. Янасыг бид нэг үргэлж нэг жижиг багт харсан. Ахлаас ихтэй. Том баг руу явах. Одоо яг нэг болно шүү. гоё маш том гоё франчайз гоё том багт харуул гоё өгвөл шүү дээ. Яг сайн анарын хэлдгээр гоёх. Madison Square Garden тоглохыг харуул гоё байх. Яг зөвөр энэ жилдээ Янсыг аваад тэгтээ Янсын төлөө мөнгө зарцуулах тийм багтлаач байгаа. Тэгжиж нөгөө аврагын ахуулах багийг бүрдүүлж өгөх тийм багтлаач байгаа. Тэгэхээр зүгээр очиод мөнгө хийх гэж ч юм уу те Knicks очиод Knicks-ийн үр сарай олж мөнгө хийх гэж ч юм уу нэг тийм байдлаар бол Янс тоглохыг хүсэхгүй байгаа бол гэж бодсон. Цаа чи ихтэй ганцаар ирэхгүй хаа нэг дүүгээ юм аваад ирэх байх.
OKC руу явъя гэхэлэр OKC Янисыг авах ямар шалтгаан байгаа гэдэг амар чухал. Тийм. Аль хэзээ ийм гоё байгаа баг дээр одоо бид нар Янис хүүгээр аргуц одоо тийм болохоор Кевин Дурант Голден дээр очсон дээр маш олон сагсан мөнгөний фэнүүд дургуутсан шүү дээ. Аль хэзээ арга болсон баг дээр очиод те ингээд нэмээд авраг авчлаа гэх. Тийм болохоор тэрнтэй адилхан үйлдэл бити гараасаа л гэж харж байгаа. Дээрс Янис л авраг аваад үтцсэн юм бас тийм ээ. Тэгээ одоо нэг үзээгүй биш. Тэгэхээр миний бодлоор яг өөртөө босгож яваад амжилттай явж одоо шинэ Сан Антонио Спurs ч юм уу тийм байгаад бол Янсыг авахгүй байна. Гэхдээ зүгээр яг UKC-ийн ардаас хамгийн боломжтой санал гэвэл Spurs-ийнх л тоо. Хамгийн хүчтэй тийм одоо Milwaukee-гийн хүсэх юмнуудыг өгж байгаа баг юм. Ер нь. Чиний хувьд багтсан аль нь таалагдсан? Атланта л юм уу? Зүгээр яг Spurs-с гоё байхгүй. Зүгээр Янис Wemby тийш Wemby хоёр ингээ очсон ингээ зогсчихно гэдэг бол бас бид урд хойш хараагүй харах гэдэг байхгүй. Хэрвээ зүгээр тийм Spurs Янс нэмэгдсэн бол шууд контентер гэж яриад нь шүү дээ. Тэгээд зүгээр Spurs бол би бол зүгээр Янисыг авахыг хүсэхгүй баг бол байхгүй гэж. Тэрэнд бол 100% итгэлтэй. Яг гэх юм бол зүгээр Spurs зүгээр төсөөлөл л доо. Wemby-г энэ тоглогчийн одоо сагсан өмнгийн замлал хэр урт байгааг хийж мэдгүй шүү дээ. Тэгээд дөнгөж эхэлж байгаа карьерд аврах боломжтой потенциалтай тоглож байгаа учраас тэр баг бол шууд аврах авах л зөв. Тийм учраас Spurs бол бүх нээлтийг хүсэж л байгаа. гол нь авах л гэдэг юм. Тэр их сайн бололтой байна. Яг зөв би зөв яг OKC шиг зөв бодолтой тийм бага босч байгаа багууд байгаа болов л гэж би зөв харж байгаа. Янис ирснээр одоо багийн номер 1 гэсэн байгаа тоглогч нь Янис ирчүүл хин ч ер нь хоёр нь л болно шүү дээ. Одоо OKC-д очлоо гэхэд Янис би за хоёр нь болё, Шейжи нэг нь болоо гэх юм уу гэхгүй юм уу. Тэгэхээр яг нэг гэсэн хүнээ сонгоцсон яг тэрнгээрээ тойруулаад босгож байгаа ийм багууд бол нэг тийм Янис дээр сонголт хийхгүй болов гэж би хараад байгаа. Тэгэхээр бол тэр Wemby Янис гэдэг имийг хармаар л шүү дээ. Сагсан мөнгөс бол ер нь бол Spurs зүгээр юм байна. Атлантад Янис өөрөө очихгүй ч магадгүй. Уг нь бол чинь Dyson Dennis, Jalen Johnson гэдэг амар атлет ер нь. Тэгээд Атланта чинь Трейнгоос халах гээд байгаа болохоор тийм байж болох. Харийг бол зөндөл юм хармаар байна. Стефен Кори Янис хоёрыг хармаар. За үнэ тийм. Бас тэр ч харуул бас харийг бол зөндөө гоё юм хармаар. Хамгийн гол нь өмнө нь зөвхөн Янисийн амнаас гарч ирсэн үг байхгүй юу? Стефтэй тоглохыг хүсэж байгаа гэдэг юм. Тоглолтын өмнө ярьж ирсэн үг болохоор зүгээр тэрний зүгээр бодсон яг мэдээж хэрэг гэх юм бол мэдээж хэрэг боломж байгаа юм бол байгаа. Тэгэхээр нөө бүх юм солилцооны цогтын өмнө гинт гэж шийдэгддэг шүү дээ. Унтаад ирэхэд бүх юм өөр болсон байдаг. Энийг бол бид нар мэддэг. Тийм болгоо шүү унтдаггүй. Тэгсэн юм сонирхч тийм ээ. Тэгэхээр юу ч болж болох юм те. За тэгэхээр энэ бол угаасаа хамгийн том одоо солилцооны юу яриа. Ярилцаа. За түрүүчийн донод болсон бас нэг зүйл гэх юм бол уул нь Clippers Chris Paul-ыг энэ жил Chris Paul албаасаа зарласан мэс өөрийгөө зодод тайлах үйл. Тэгэхээр энэ бол тухайн тоглогчд бол маш чухал зүйл байдаг тийм ээ. Бүх багууд төр ч одоо өөрийнхөө юу үүдэлтийнхээ одоо юу хийгээд те. Та халуун алгадчлалтаар ингээд те. Дуусах энэ бол одоо ер нь ийм шилдэг NBA-гийн шилдэг 75-д нэрлэгдсэн тоглогчийн хувьд бол ер нь тэгж л үүдэх ёстой зүйл нь. Заавал гэж шууд хэлж болж байна тийм ээ. Clippers ямар гол нь гол юугаар Clippers дөнгөрөөсөө. Тэгээ Clippers-ийн Chris Paul-ыг л хамгийн тий мундаг Chris Paul гэж одоо дүгнэх байх. За тэгсэн чиг Clippers түржинд нэг сони болсон гэрийг нь цуцалж багаас авсан. Тэгэхээр энэ бол нөгөө Chris Paul бол маш хүнд төлөвлөгөө хандж байгаа гэдэг бол маш олон удаа аналистууд дээс асуусан сонсогчдын нэг үг ярьсан тийм. Тэгээ энэ тал дээр бүгд ярилцъя гэж бодсон. Юу юу болчихоо? Их шаардлага байсан уу тийм ээ? Энд дээр ярилцъя тэхүү. Энэс хэлэхгүй. За Андрас хэлээ. Андраа. За энэ бол мэдээж муухай зүйл тийм. За муухай зүйл гэхдээ Clippers-ийн хожигдолтой холбоотой. За тэгээд яг баг хожигдоод ирэх үе тэр локер рум болж байгаа уур амьсгал ерөөсөй байхгүй болцсон. За энэний нэг шалтгааныг нь Clippers-ийн одоо юу гэдэг удирдлагууд санджуулагч бол бас Chris Paul-ыг оролцоотой гэж үзсэн. Яг тэгвэл тамирчдыг талцуулах тийм нэг хагаралцуулах ийм юм Chris Paul хийж гинэ гэсэн ийм яриа явсан шүү дээ. За энийг бол гэхдээ Chris Paul магадгүй багийн лидер гэдэг үүднээс тоглогчдоо нэг хуслах ч юм уу ийм байдлаар хийсэн байхыг үгүйсэхгүй. За тэгээд мэдээж ахлагсгалжуулагч Chris Paul хоёрын хооронд бол асуудал үүссэн тодорхой байгаа. За тэгээд тэрнээс гадна анханасаа James Harden Houston Rockets байхдаа Chris Paul-тай тийм сайн харилцаатай байгаагүй. Учраас хамгийн одоо авах дургүй байсан тоглогчдын нэг гэсэн юм яриа бас явж байгаа. Ийм мэдээлэлүүд байгаа тийм. За мэдээж яг Chris Paul-ын цэвэр тоглогчийн нөрийнх нь бол очсон баг болгоно тодорхой хэмжээгээр амжилтыг ахиулдаг ийм тоглогч. За тийм болохоор би энийг ямар нэгэн байдлаар Chris Paul-ын одоо юу гэдэг
талбай дээр байсан тэр багтаа үзүүлсэн нөлөөнөөс болж хассан гэж харахгүй. Тэрийг тэгэл яг одоо байгаа багийн хожлын шилэн бол Крис Пол биш шүү дээ. тийм шүү Тий. дээ. Тэгэл яг зөвөр мэдээлэл харахад бол Крис Пол багийнхныгаа шахсан байсан. Тэ хожих хэвээр ингэж тоглох хэвээр хариуцлага хүлээх хэвээр ингэсэн. Багийн хоёр лидер нь ч юм уу тэр хүмүүс нь хариуцлага хүлээх сонирхолтой хүмүүс угаасаа биш. Ер нь дандаа гомдолж байгаа ч юм уу те. Тийм хүмүүс байгаа л тэгэл тэр хүмүүсийн хоорондох юу л болцсон болов гэж ойлгосон. Тэгээд өөрсдийнхөө бас багийнхаа хувьд ч тэр одоо юу гэдэг одоо LA 2 баг гэж ярьдэн шүү дээ. Тэгэл хичнээн авраг авсан гэсэн ийм калчертай баг хийж LA одоо баг гэж хүлээн шүрхэхгүй ч юм уу те. Ийм их хүртэл хэмжээний ярианууд бас гарсан байлээ. Тэгээд жоо харамсалтай л юм. Крис Полын одоо сүүлийн удирлыг ингэж харах болж байгаа. Бид нар угаасаа удирдлагчид уул нь бол клипсийг шууд контентэд оруулж ирсэн шүү дээ. Хөрөндөө ихний дөрвөн багт гэсэн үг шүү дээ. Тэгсэн одоо бол ер нь ихний удирдал одоо 30% өнгөрцөн байхад ер нь ямар хин дуртай нэг клипсийг хождог болчлаа шүү дээ. Бараг хэд шажигдаад байгаа. Энэ баг бараг энэ жил одоо бид нар ярих юм бол бараг плейофф клипсийг энд бай 5 хин чи хэлэхгүй хаа. Бараг уул нь ихний дөрөвд орохгүйсэн чи одоо плейоффт ч ярихаагүй болчлаа шүү дээ. Тэгэхээр энэ багт тэгээд яг ийм үйлдэл гаргасан дээр тулгааг юм байна. Надад бол сагсан мөг сонирхогчд болон Clippers-ийн яг Америкт хөгжөөнд дэмжигчтэй үйл хөдлөлээ гэж бодсон. Ер нь бол яг хуу багийн уурын цогцол илтсэнтэй илүү ингэж авжлаад байсан хамгаалт болохгүй юм ч гэдэг юм гэсэн Пол угсаал тийм тоглож байгаа. Бусад багуудын кейсийг харахад ганцхан ойлголцоогүй тоглож нь хаардан л байгаа байхгүй юу? Бусад бүх багийн тоглогчид Полт хамт байхдаа сэтгэл хангалуун байснаа ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр асуудал зөвхөн Полт биш хаардан байгаа даа гэж бодод байгаа байхгүй юу? Хаардан ер нь л карьерийн дурч томтлоготой л хүн шүү дээ. Хүнээс үг сонсдгүй байрын ч. Тэгээ нөгөө хүн ч гэсэн тийм шүү дээ. Кавайн ч гэсэн тийм шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр л огтлцол явсангүй л үйл гэж хараад байгаа. Тэгээ Clippers зүгээр ер нь бол зүгээр үзэгчд рүү нөлөмчлаа л гэж харж байна. Баясагаас нэг юм асууя. Юу? За яг энэ үлгээ багаас хасагдсан тийм ээ. Тэгэхээр мэдээж хэрэг энэ тоглогчийг агуу тоглогчдод ярьж болно шүү дээ. Шууд алдрын тахимчууд нь зодыг талаашгүй бичиж тамирч чаа. Баг шууд дараа жилээр орох байх. Тимэг орж ирсэн зүгээр байх юм. Тэгэхээр Баясаа ер нь шууд Крис Полыг ер нь ямар багууд шууд аваад тэрийг үржлүүлэх тийм багууд хэн бэ тэр их байгаа тийм ээ. Яг зөв одоо харах юм бол зөв Крис Пол өөрөө зөв юм ямар нэг багт очихыг хүсэх нь бол ойлгомжтой. Тэгээд карьерийн төгсгөл учраас бас ийм хоосонгүй те плей-оффт орох ч юм уу дээгүүр өрсөлдөө үзүүлэх тийм багт орохыг зорж байгаа бах. Тэгээд өргөш хооч шүү дээ. Тэ тийм багууд нь харин Крис Полыг сонирх уу гэдэг л асуудал. Ротейшндээ байх уу тийм. Тэгээд одоо зүгээр Clippers-тэй босон зүгээр мэдээж сая олон үнцэг ярьж байна те нөгөө гендэж би гондож би гэдэг шиг Крис Пол өөрт нь асуудал бас байсан л ойлгомжтой болчихлоо шүү дээ. Магадгүй зүгээр очингуудаа лидерийн төвшөнд хандаадсан байж болно шүү дээ багийнхандаа. Тийм. Ветеран биш, ахмад тоглогч юм биш. Лидер юм, би лидер гэдэг тэр альфа зангаа тавихгүй л байсан баг. Тэгээд тэр нь тэгээд сая амлц хийсэн Хүйс Рокс тогтоо асуудалтай тулгаач гэсэн гэж байна. Тэр асуудал нь хаардантай зөрчилдөө тэгээд яах юм бэ? Баг чааш явахын тулд Гол үнээс сонгож тийм гол үнээр байгаа шүү. Тэгэхээр учраас хардныг сонгож байна л. Зөв Крис Пол ямар ч огтцсон бол хэрэгтэй. Өөрөө гол нь өөрийнх нь хүсэл сонирхол нь ямар байх вэ гэдэг л ч байна. Тэгэхээр Крис Полыг би бол ингээд өдөрлөн карьер ингээд дуусчлаа гэж бол харахгүй л. За юу вэ? Бүгд Clippers-ийн тоглолтыг харчих тийм ээ. Clippers өчтөр болсон тоглолт Minnesota тоглож байгаа тоглолт. Clippers одоо хэд ажигдсан дараа одоо тоглолцтой байж тээ. За тэгээ Clippers Зүгээр бүх тоглогч нь тоглолтод орлоо. Clippers-ийн зүгээс тэгээд одоо өргөсөн авцсан гэсэн үг үү тийм. Clippers өрөнд бүсэд яг одоо 14 дөрөвөнд явж байгааг бол хүн хэлж тэрийг бол одоо уучрал таашгүйсэн байна. Clippers одоо удирдлагч 30% тоглосны дараа 14-т явж ийн гэвэл 14-т явж явах уу гэвэл ер нь хүн бол хамгийн түрүүнд ингэж л бодох. Өөстөг гинт бэрхлээстэй амар ирсэн байна даа л гэж. Хоёр нь ер нь баг хийчихгүй байна. Тэгэхээр энэ чинь баг нөгөө унж байгаа нөгөө багуудтай адилхан болчиход шүү дээ. Clippers тоглолтыг маш сайн эхлүүлсэн. За энэ тоглолт баг Clippers ингээ хожих нь удаа гэж харагдсан. Нөгөө баг ихтэй сүүлийн тоглолтуудад бүр дэндүү сайн байгаа баг шүү дээ. Харин Кавай Хартантай баг төгсөж чадахгүй байгаа тохиолдол их байна. 3 үе хожиж байгаа. Коллинсийн хамгаалт юм. Харин эсэгээр Миннесота сүүлийн тоглолтод супер тоглож байгаа шүү дээ. Ихийг нь очиж шүү дээ тийм.
Ер нь Дерек Джонс Жуниор ирэхгүй бол энэ багийн хамгаалалт сэрх юм. Маш чухал хүн байсан юм шүү дээ хамгаалтын. Ялцчихгүй. Тэгэхээр удирдлыг тэгэхэд нэг юм ярьсан ш нөгөө NBA-гийн хамгийн хөгшин баг нь Clippers байсан. Нэгт. Бас тий. Тэгээд бас нөлөөлж ийн бодож ийн та нар. Тэгээд 100 шүү дээ. Энэ өрсө номер 1 бас бид ярих юм байна тий. Зүгээр л хамгаалтан дээр буцах хурд нь удаан багхгүй. Тэгээ энэ залуучуудыг гүйцэхгүй юм чинь. Тэгээ одоо сагч өөр тоглолтын хэмнэл ямар байгаа вэ? NBA-гийн хамгийн хөгшин баг тийм ээ. Профессор. Хараа. Одоо Donovan яваад явах бол бас хэрэг болохгүй тий. Warriors болцсон баг. Warriors хойш дэсэн мэт. Хойш дэсэн шүү дээ. Warriors хойш дэсэн шүү дээ. Үгүй тэгэхэд гэхдээ харахаар маргач яргуулнаа гэж залуухал хүмүүсд тоглоод байгаа хэрэг хүмүүний шил. Үнцээ. Гэхдээ яг NBA-гийн дундаж багийн насыг гаргахтаа нэг тоглож байгаа тоглолтын минут тэгээд юугийн талбайд үзүүлэлтийн нөлөө тэр зүйлэн гэм юу байгаад байна? Том яваад байна. Тэгээс зүгээр насыг нэг гэж нэмж байгаа л хүнийхэн доо туугаач юм байхгүй. Гарч байгаа тоглож байгаа минут тоглож байгаа гол тоглогч нь настай байгаад байгаа байхгүй юу? Тэгээс тэр Warriors-ийн залуучууд бол хэн ч хамаагүй бадлаа. Ойлгосноо. За ойлгосон. Энэс гоё юм Джеймс Харден бүх цаг үеийн шилдэг 10 тоноороо. Өөр ч одоо нэг гоё мэдээ нүү тий. Процесс өөр юм алгадав. Дахиж шууд цаашаа нэг явах бол та. Явна. За тэгээд мэдээ ярилцах юм их байгаа. Одоо энэ л болгодгийг бол бид нар болох зүйл бол NBA-гийн Cup одоо playoff, Cup-ийн playoff гэж шууд ирэх юм байна тий. Эхлэн. Тэгэхээр хэсгээр дараа бүгд цацлаар энэ талаар бид ярилцсан гэх юм. Хамтдаа гараад залуусаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн höтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн хөтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн höтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн хөтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ.
За, энэ бид тогтоогоо хүмүүстээ баярлалаа. За одоо бид түрүү хэлсэн бүгдээ гоё нийлээ капын талаар юу ярилцах хэрэгтэй. Бид хоёр дахь хэсэг бол гэтээ эхлээд нэг тойм үзчих бүгдээ яваа тэгвэ. За тэгээ өнөөдөр болсон тоглолт Орландо Никсийн тоглолтыг үзье. Дорн төсийн бас нэгэн гоё цуурлуулаад байна шүү дээ. Никс Орландогийн Бенкеро. Танд юу банкер тоглож шүү дээ. Энэ дээр байна. Тийм Бенкерогийн хоёр дахь тоглолт. Франц Вагнер руу. Үгүй юу гэсэн. Энийг мэдээгүй шүү дээ мэдээлэл. энэ хоёр нь дандаа ингэ зөрч гэнтэй. Харин тий. Сарихтыг бүр яг айгүй юу бэлтэж шүү дээ. За Вагнер байхгүй болчихвол ч өстэй хэцүү шүү. Өө одоо харъя. Одоо Вагнер руу Бенкеро. Банкеро юу Вагнер руу одоо. Вагнер бол бүр амар байлаа шүү дээ Бенкерогийн эзгүүд. Яа. Өнгөрсөн 7 хоногт ярьсан санаж байгаас бааж байгаа. Бүх статистик сайжирсан Бенкерогүйгээр. Тий байсан. тэгээ хожоод. Тэгээ ярьсан шүү дээ. Аль нь номерыг юм бэ гэж яриулт ярьсан юм байна. Олон өнөхөр сайн байсан. За солилцооч зүг байсан. Хамгуул саний бэлт хамгуул нь Антони Блэк бүр улам мөрт ихтэй болоод. Антони Блэкийн юм би бол Антони Блэкийн нэлээд чарав. Хожлоод нь нөө. Тийм. Орландо Мэжикийн тоглолтуудыг нэлээд үзсэн. Тэгээд өнөхөр сайн байгаа санаа. холбогчийн асуудал дээр Антони Блэк бараг шийдчих гэдэг нь даалагч харсан. Гол нь дээр нөгөө хамгаалалт муудахгүй тий. Өөрөө хамгаалттай холбогч байгаа. Тэгээ Сакс бас формонд орцсон байгаа бас. Тэрнээс нь Джейден Сакс яг өөрийнхөө ажлыг хийх юм шүү дээ үндсэн. Тийм. Хоёр дээр хамгаалагч ч юм уу тий. Холбогчийн ажлыг Ануна хийх. би болсон хэлээ гэж ирсэн. Тийм. Ануна би ирсэн. Энэ бүр одоо тэг савж гаргаж. Гэтэ тэг шидээд байна тий. савж шидээ. Яг чи бөмбөг гаргаж байгаа. Тэг хүн рүү гаргаж байгаа. Гэхдээ тийх шаардлага байхгүй юм яг юм. Тэгснээ барыг би яасан ухааны. Тристен да Силва бас сайн байгаа. Ер нь энэ үүргийн тоглогчд бас гоё. Ер нь ингээ харахаар Орландо ч бас драфт дээр их сайн ажилласан баг байлаа шүү дээ. Ер нь муу тоглогч нэх аваагүй. Яг Коул Антоник стооцсон. Бусад драфтууд нь дандаа сайн баахгүй. Вагнерыг драфтлаа, Бенкерог драфтлаа, Саксыг драфтлаа. Тристен да Силва, Антони Блэк, Ховард байна. Тэгээ бүгд драфт их юм байна. Бас Одоо зөв хамтгийн юу мэдээ бид нар Вагнерийн гэмтлийн юу гэж харах нь энэ аягүй чухал шүү дээ. Тийм ээ энэ жил Хэр удах нь те? Хэр удах нь тэгээс бичлэн гайгүй байгаасаа тийм ээ. За тэгээд кап бид нар ярина гэсэн. Тэгээд капт орохоос өмнөдөө бүгдээрээ залуустай гоё Сингур ультра смут энийг сэлмээрээ тэгээд хамгийн одоо смут одоо тэгээд ямар залуучууд ер нь кул залуучууд гэсэн шүү дээ. Тэгээд кул гэхэл тэр нэр л тийм шүү дээ. Тийм шүү дээ. ультра кул. Тэгээ залуучууд гэдэг шүү дээ. Маш гоё шиг салаахаас дээ. Надаас бол арай залуу дээ. Жохон залуу надаас. Гэтэ бас бүр тийм бол залуу биш юм билээ шүү. Эцэс явчих юм билээ шүү дээ. Жохон хүчил цайд толгосон. Тий юу? Тэгээд Наа ярьсан. За тэгээд тав хүн амлж үзээрэй гэдгийг хэлье. За тэгээд эхлээд нь NBA Cup-ын юг асах уу? Бүсийнхаа дөрвөн багийн тоглолтын хоёрыг бүгд харчих тийм ээ. Тий. Premier Sport Network бүгдээр гарах уу? Энэ нөгөө дорндын. Аха. Гарахгүй шүү. За тэр Энэ 7 хоног би мэдээд авч байгаа юм байна. зөвхөн даваа мигмар гарагтал тоглолтоо. Капын тоглолтын эрхийг Америкта өөр Prime. Дахиад тустаа болсон байгаа шүү дээ. Тэгэхээр Primus угсаа. Тэгэхээр та бүхэн nb.com-оос nb-гээс нөгөө юугаараа League Pass-аар. League Pass-аар үзэх тийм боломжтой тийм ээ. Тоглолт Тоглолт доор нөгөө харагдчих тийм. тийм. Тоглолт болгоноор ч авч болно шүү дээ. Тийм энийг үзэгчд маань тэгээд одоо хүртэл жоохон ойлгохгүй л байгаа юм шиг байна. Ягаад мөнгө төлсөн баг ягаад үзэж Үзэж байгаа. орж ирэл байгаа тийм. Тэгээд Тэр ойлгох нь бол ойлгож байгаа хаа. Юу мөнгө төлөхөд вэ? Мөнгөө төлж явахад тоглолт үзүүлсэн үг гэдэг нөгөө л яриа. ер нь ихтэй хамгийн анханаас ахуулаад өнөөдөр хүртэл NBA-гийн гэрээнд хизээч бүх тоглолтыг үзүүлж байгаа юм шүү дээ. Тийм үстэй. Тэр бүгдээ л мэдчихэж байгаа шүү дээ. League Pass аваад жилд $64 бол тухай. 49 доллар хаваа шүү Тийм. дээ. Би 64 гэдэг. 64 чинь арай өөр. Тэр чинь дөрвөн тоглолт зэрэг үзэх. Зэрэг үстэй. 49 доллар үзэх юм Хоёр тоглолт зэрэг. Хоёр тоглолт зэрэг. Ер нь бол бүх тоглолтыг бол үзэж болно шүү дээ. Бүгдийг Ухрааж үзвэл тэгэхээр 49 доллар тахгүй. Бүтэн жил шүү дээ. Бүтэн жил хүссэн үедээ орсон тоглолтоо ухрааж үзэж. Удаж жоо. Тэгэхээр тэр Тэр яг амар өд шиг үзэгчтэй. Хэрвээ яг зөвөр нэг тоглолт үзье гэвэл нэг 6,000 юм уу 8,000 төгрөг л олд юм уу? Яг тэр өдрөдний тоглолтоо үзье гэж дараа л яхаа тэр тусмаад яг ийм капын тоглолтууд үзэх үү те. NBA.com руу ороод тэгээд бүртгэлээ үсгээд тэгээд тэндээсээ карта олбоод тэгээд тэндээсээ худалдаж аваад тэгээд үзэж болт юм аа. Карт чинь бүр
юу яаж болж штэ. Бүх юм Бүх банкны юу бүх банкны карт гэж. заавал олон улсын биш. Одоо энэ бүгд олон улсын төрийн картууд чинь. Тэг үуч болдоо шүү. Дээрээс бүр монгол хэл мэл дээр хүртэл гарч ирдэ шүү. Би бас харин тийм би олон жил би одоо Азийн баг бүх орны шууд амжуулалтын жилийн тоглолтын тоог нь баг харьцуулж үзүүлмээр санагд. Маах бүр хамгийн амар их гардаг шүү дээ. Тэр үнэ хятад метод чинь тоглолт баг гаргадаг шүү солонгос чинь. Тэгэхээр манай үзэгч бас жоохон Премьер спорт нэтворкийн тоглолт бол уг нь цаг нь болцсон доо. Олон жил гарсан. Премьер спорт нэтворкийн тоглолт бол ихтэй орно шүү. Ихтэй дэлхийд нэг хоёрт явж байгаа. Маш их тоглолт гараад дээр бодоход амар. Зүгээр нутагт нь Америкт угаасаа сакс үзэх гэж зүгээр тийм шүү дээ. орон зууныхаа багийг үздэг шүү дээ. Өөр улс өөр хотын багуудыг үзнэ гэж зүгээр л хэцүү. Мөнгөд пасал авч үзсэн. Ялангуяа энэ жилээс чинь бүр ингээд өөр газар хуваагаад авцсан. Бүгдэнд нь subscribe хийх юм бол ойролцоогоор сарын 200-300 долларыг зарцуулж иж NBA дээр тоглолтууд бүгд жилээр. Тэр хамгийн сүүлийн жилдээ та бүхэнд тэр юугаар сарын бүгдэнд нь бүгд үгүй юу. Ер нь бол лиг пас чинь лиг пасыг яриаг сая prime мэдэр чинь тиймэрхүү л байгаа шүү. Тийм байлгал байна. За өнөөдөр шинэ болсон нэгэн гоё тоглолт бас болсон. Бас дорндын тийм ээ. Бостон, Торонто. Ягаад энэ хоёр тоглолтыг зөвхөн би зөвхөн хувьдаа онцлсон байх гэхээр Торонто бол юу сүүлийн үед маш сайн байсан. Өнгөрсөн дугаар дээр сайн байг ярьж байсан. Бостон сүүлийн 12 тоглолтыг гээд 9 нь авчихсан байхгүй юу? Тэгэхээр энийг бид энэ хоёр багийн дээр ярих хэрэгтэй. Энэ хоёрын багийн өрсөлдөлтөө магадгүй энэ хоёр баг плей-офф шууд харах магадaltaй байна. Энэ бол танихаар бол хоёр сайн баг таарсан юм байна шүү дээ. Ер нь гайгүй явж байгаа юм хоёр баг гэж шууд хэлж байгаа. Одоо ер нь өрсөлдөөнд шууд одоо яригдах тийм. Юуны өрсөлдөөнд? Нөө бодолч өөрчлөлт юм уу таны? Плей-офф. Бостон плей-оффт орохгүй гэдсэн орохоор болцсон одоо. Тоглолтуудын сүүлд хардаа би яг өмнөд Бостонгийн сайн нэг 6 7 тоглолт үзсэн шүү. Бостон бол бас нөгөө эхлээд өдөрт эхлээд бид Бостоныг мартгээд тэр ярьж байсан шүү дээ. Одоо шал өөр Бостон болчиход тийм Бостоноос бол. Тэгээ бас нэг юу байна? Бага нөхцөл байдалтай тааруулаад аюу сайн тоглож байна тийм. Нөгөө Тэйтэмгүүгээр одоо ингэ тоглож сууж шүү дээ тийм ээ. Хамгийн гол тийм үстэй. За Тэйтэмгүүг ирэхгүй ч болно тийм үү? Ер нь бэлтгэмт хэрэг удаа. Тэгвэл Тэйтэмгүүгээр энэ баг яаж тоглож болох юм бэ гэдгийг одоо гоё харуулж байна гэж бодож байна. За энэ тоглолт бол шинэ үтсэн Бостон бол хамаагүй л явжсэн. Та бүхэн оноо харж байгаа. Гэхдээ 3 дугаар үеийн сүүл буюу 4 дугаар үед бариад Торонто бүр дээр нь гарсан. Тэгээ бүр маш өрсөлдөөд болсон байна тоглолтыг. Браун амар нөө. Бостонгийн 3 жилдээ орох байлаа тэгэхээр л байгаад шүү дээ. За тэгээд яг ингээд ихэлсэндээ Ингрэм бол угаасаа маш сайн байгаа. Лидер нь болцоо лээ. Тийм. Хөө. За 92-3 болцсон байна. 4 дугаар ихлэ тийм ээ. Эхлээд шууд ихний 5 хоног шууд авсан. Дараалсан. Шууд эхлээд 2 давтахаа шууд тайм авсан. Өмсгөлийн талбай амар байна. За ингээд бүр илүү гарсан да. Хөө. Нөгөө саяны 20 оноо. Тийм ээ. Илүү гарсан шүү дээ. За ингээд маш өсөлтөд тоолж гисэн. За. Эндээс эхлээд явсан да. Тэгээд энэ оног 2 3 шидэл гэхдээ өөрчлөлт хийсэн да буцаа. Нөгөө Андресаа хэлдгээр 3 шидэлтэд орохгүй юм гутаа баримлаад 3 шидэлтэд орж ирэлсэн явчихж байгаа тийм. Ерөөсөө тийм болж байгаа тийм. Ер нь энэ дээр юу ярих юм бол Бостон дээр юу ярих юм юу байгаа юм да. Хангалттай плей-офф яг өдөртийн бодолтой байсан. Тэгэл одоо тэгэл багууд одоо яг ингээд өдөртийн нэг 30% нь явчлаа гэж ярьж байна шүү дээ. Тэгэн гол ер нь шигтэл шансаа нь харагдаад эхэлдэг шүү дээ. Одоо тэгэл байрандаа ярьж байна гэж харж байна. За тийм. Торонто дээр бол ярих юм юу байсан? Торонто дээр ер нь сайн байгаа тийм. Яг зур хүлээлтээс давж ийн тэгээд зур дасгалжуулагч нь Инграмыг авдаг нь бас их тунд агуу зүйлс. Би бол гэхдээ Инграмыг лидер нь гэж бол харахгүй л доортол. Гэтэ юуг харахад бол тийм байгаа даа. Скори Барнс л баг л да. Бага. Тэгээ RJ Barrett тоглохгүй байгаа. Яг нөгөө оноо авч байгаа. Тэгэхээр дөрөвдүгээр үед тоглож байгаа байдлыг харах юм бол Ингрэм юм шиг гэрнэ. Барнс өнөөдөр шөнө ихт үзүүлэлт амар штэ. Баг трипл дав штэ. 8 ассисттэй 10 хэдэн самбар 20 доноо штэ. Чи бас амар л да. Тэгэхээр бас тийм байна бас. Чиний зүйл байна. Бас Бостон дээр яхад хийж болж байна л одоо нөгөө сайн баг дээр ирсэн коуч ч юм уу те. Тэгэл одоо супер одооттай гэдэг гэсэн. Тэгэхээр одоо зөвхөн баг өөрөө ямархуу нөхцөл байдалтай очиод шинэ бүрэлдэхүүнтэй болоод ер нь бол нэлээд суларсан байгаа шүү дээ. Тэнгуү тэр байгаа нөхцөл байдлыг ашиглаад бас хэрхэн коучлж чадчихна гэдгээс харуулах
тийм үйлрэлнээс болж ирнэ л гэж байна. Тэгэхээр Жо Мазулад ер нь итгэхгүй хүмүүс зөндөөсөн шүү дээ. Одоо Tatum ч юм уу, Brown ч юм уу сайн бүрэлдэхүүнээрээ авч гарч явж байгаа ч юм уу те. Тэнгууд одоо бас энэ чи би өөр коуч шүү те. Байнга нөхцөл байдалтай ч гэсэндээ ингээд тааруулаад хожиж одоо Preacher-ийг одоо гарааны холбонд тоглож хийж нэрлэх хэцүү л байсан шүү дээ тийм үү. Тэгэхэд одоо тэгж тоглуулж чадчих ингээд ингээ харахаар бол надад бол Жо Мазулаас өөрийгөө аягүй сайн харуулж байгаа юм байна. Тулгаас нэг юм асууя. Ер нь Tatum-гүй Бостон холоо сурцсан гэдэг дээр чи ер нь сурчлаа да. Эсвэл ер нь ихэд бол гайгүй байна гэсэн бодол чинь ер нь Бостон байна уу яг одоо. Одоо сүүлийн тоглолтод ирэхэд плей-офф орохгүй л гэж байна. Ихээр шүү дээ. Анар ямар ч зүйл орно гэж яг туу. Одоо ингээ 3 дугаар өрт бичигдэж байна. Харин тий буцаад юу 9 дугаар өрт Атланта бичигдэж байна. Энэ хоёрыг нэг хожил, хоёр хожигдлын зөрүү зааглаж байгаа. Зөрүүн тий. Мэдж байгаа юу? Тэгэхээр Бостон 2 дараалал хожигдоход буцаад 9 дугаар орлоо. Тэр амар юм. Гэтэ миний хувьд Атланта илүү баг. Гэтэ бусад багууд нь бүгдээрээ адилхан 3 хожих болтой болно шүү дээ. Гэхдээ одоо ингээд таарл та Детройт, Нью-Йорк, Торонто, Орландо, Майами, Кливленд, Атлантаг ингээд плей-оффын баг ерөнхийдөө бүрдээд байгаа байхгүй. Миний бодлоо. Тэгээд тэр нь 8-д Бостон орохгүй. Тэр шүү дээ. Амар юм. Хардаа сайн ингээд Лекс байжсан Вашингтон байж болно шүү дээ. Орохгүй гэж болно шүү дээ. Лекс бүгд амарцсан шүү дээ мэдээж бас тэгээ тоглоогүй юм тийм. Азтаа авч яваад шүү дээ. Бүгдээ дүүд өсөж нарч байгаа одоо. Би бол удирлыг зөвөр Бостон Филигийн дээр дуусгах гэж бодчих. Шууд над руу амар сайных стаар андраа мэдээ. Сайных амар. Сая очтаа. Монголын нөгөө фэн бейсээрээ хоёрт орох багийн үзэгчдэд маш таалагдах юм хэлчихлээ анар бол. Анар бол одоо бүр Онол бол дуусаа. Доор бол анраа гэдэг ингэж байгаа тийм. Гэтэ бас айгүй мэдрэмжтэй байгаа зүйл. Одоо намайг доромжлоо. Анрыг дэмжиж анарстай ухаантай намайг зайлмал гэдэг. Гүг Sixers бол яг шудраг чи би Sixers бол тэгэхээр би сая Sixers-ийг бүр дурдаагүй шүү дээ. дурдаг бол ихтэй сая орой тийм. Гэтэ ууднууд контентер баг байхаар баг мөн бизнес Sixers ер нь бол Бостонгийн дээр бичсэн. Тэгвэл Бостон 6 старт ороод дуусчаа. Sixers 9 Бостон 10 гэж болно шүү дээ. чи бол Sixers-өө дээрээ дуусгаж байгаа. Дээр нь дууссан шүү дээ. Юу яриад байгаа. За энэ чи за Бостонгийн юм шүү дээ тий. Тий, та хоёрын наадах чи би бүтэн өдөрж байгаа яриа шүү заяа. Тэгээ өөрхөн энэ яриач 9 дугаар байр яриад байгаа шүү дээ. Хин 9-д байгаа. Маа бас 7-д явж байна. За яари. Sixers гэхдээ бол ер нь бол жоох муу баг юм байна гэдгийг би хизээ хамгийн сүүлд мэдээсэй гэхээр Golden State Warriors 4-4 үедээ 22 оноор илүү байж байгаа. Бараг хожигдсон гол нэг оноогоор дууссан дээр л ботсон доо за ич бас. Тэгээд өвгөсөгч бариадтай Warriors. Sixers өвгөсөө муу юм уу? Гүг би зүгээр л хэлсэн сая. Ажиглыг харцгаая. За тий яг зөв яг хиний хэлдэг яг одоо энийг харчаа. За 9-р байранд байгаа 14-11 Boston 15-9 юм уу? Яг хаа бас ий чи зөрүү шүү гэхдээ бас. Нэг хож 2 жилийн зөрүү. Нэг нь 3 дараа хожоод нэг нь 3 дараа хожоод бол хамаагүй гоё өрсөлдөөнтэй болцоо байна. Гоо энэ жилийн уусаад ордыг бид нар уусаа ярьсан удилж байгаа ярьж байгаа. Хамгийн өрсөлдөөтэй бай. Энэ үс юу ч болж магадгүй бол байгаад байгаа нэг дордод байгаа байхгүй. Илүү өрсөлдөөд орд үзнэ гэдэг байна шүү. Дөрөвч явж байгаа баг бас жоохон юутай болчлоо тий. Вагнерийн гимтэл яах уу гэдэг. За Cleveland дээр бүгд ярьцгаая. Cleveland нэг дуучин болохгүй. Энэ дээр яг ярих юм юу вэ? Тэр өнгөрсөн дуурдад хэд хийдсэн шүү дээ байсаах. Юутай болчлоо гэдэг. Юутай болчлоо. Нийжлийн юутай болчлоо гэдэг хэлсэн шүү. Дорд дээр. Тий. Ер нь өнгөрсөн дуурдад яг хийдсэн. Одоо тэгээд юу ч өөрчлөгдөхгүй юм шүү. Cleveland дээр гэхдээ энэ яарад гэх юм бэ? Өнгөрсөн жил амар олон хожил дараад явж байгаа тэгэл өдөрлийн төгсгөлөөр суудсан байгаа байхгүй. Тийм болохоор энэ жил ингэж явж байгаа нэг сүүл рүүгээ нэг пушигээ плей-офф орох юм болоо гэж хараад. За. Гэтэ наад чи та хоёрын сэлэх хэвээр гоё шүү. Бүтэн өдөлж байгаа та хоёрыг сануулж өгнө би та хоёрт. Юу болж ийнэ гэдэг чинь 9-10-ын төлөө яриад. 9-10 хамгийн амар сайн гэдэг 9-10 төлөө яриадсан тий. Үгүй жишээгээр шүү дээ. Наа чинь гэхдээ 7-8-аар ч гарч байна шүү. Та амар хаашин бэ? Гүг зүг. Харин би яг энэ дээр чинь юм ярина шүү дээ. Би юм чи. Тий. За одоо өөрийн ялсанд нь та шагналах юм уу? Тэгээ. Хачин чихэр мэрэхгүй шүү дээ. Хачин чихэр. Гоё юм байна шүү дээ. Би хачин биш чихэр үгүй. За юу вэ? Тэгээд би өнөөдөр бас дээр шалд та хоёрын надад чи хизэж мартахгүй. Та хоёрыг байнга асууна заяа. Бүсийг харах болгонд та хоёр дээр ярина. За дээр шалд гэдэг маш гоё дуулсан. Гоё доо маш гоё. Яагаад хараас ч яаж гоё болчихлоо. Тэр гоё баг. Боломжгүй. Би сая айгу энэ юу хөрж. Саний нэг яг хэдэн минутанд трипл даул хийсэн болоо л гэж бодож байна. Би зүгээр чиглэл ярьж яг тэрийг ярих бах тий. Нэрээс хэдэн минутанд хийсэн. Трипл дабл хийгээгүй. Тэр нь өөрөө ингэ сонирм болчиход шүү дээ. Үгүй ээ. Ёгч өнөдөр трипл дабл хийгээгүй гэж гайхаад ш мөн тэр аа ингэ. Шарлотын эсрэг трипл даул хийгээгүй аа. Мөрөч өнөдөр ихний хагас хэд оног лээ? 20 биш ээ. Зөвхөн 1-р үедээ 20 оног авсан байсан баг шүү. Ямар ч нэг багийн түүхэнд
3 тоглогч 50 он авсан удирдлагын анхны баг болсон байлээ. За тийм. Явсан. Өнөөдөр гэхдээ нэгдүгээр үе дээр илүү 20 доноттой гэсэн бахаар байна. Би өглөө яг тийм мэдээ бол Хорнс шүү. Хорнстэй нэр үнэхээр зур гоё өнгөтэй л баг юм те. Өнгөтэй сайтай тий. талбай мал болстой гоё те. Үнэхээр нэрээ. Гэхдээ нэг л болдгоо те. Ерөөсөө тэр драфт дээр дандаа Тэр Ламело л чанаад багш санагдаад байгаа юм дөө. Нэг л болдгоо. Ер нь хизээ болсон. юун дээр Харин драфт бидний- болтой. Уг айгүйх драфт авдаг баг мөн шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө дандаа удирдлыг доогуур дуусдаг болохоор драфтууд дандаа ирдэг. Тэгэхээр драфт дээр дандаа фейлдэг баг мөн шүү дээ шалгаатай. Тэгээд өөрөөсөө дээрэс нь драфтын хүмүүсийг явуулчихдаг, сольчдаг гэл зөндөө юм баг шүү дээ. Би хамгийн сүүлд хизээ хамгийн шалаад гоё байсан юм бэ. Крис Барн Дэвис мэрждэг юм уу одоо баг. бас гоё. Гэхдээ нөгөө нэг Крис Пол интервьюсэн. Тийм шүү дээ. New Orleans Hornets хотоор нь утах юм бол хотоор тэр нь тэр бол гоё Дэвид Вест гэдэг тийм. Үгүй хотоор нь Hornets-аар нь Хорнос болох юм бол Тийм Дэвис Крис Пол. тэр Барн Дэвис Крис Пол. тэр бол бас тийм байна. Пежа мэнжа Тийм байна, тийм байна. Зүгээр юугаар нь бодвол шүү дээ. Үсээ тэргүүлж исүүлэрч байгаа зүгээр. Бага. Тийм. Тэгээ одоо энэ багийн одоо энэ хамгаалж байгаа тоглолт гарааны дөрөв тоглолт нь одоо 11 номертой. Калкенберг. Оо яг нэрийг асуух гэж байгаа. Калт Бреннер. Би нэг үл чи асуул би мэдэхгүй шүү дээ. Тэгээд ийм л ог байна да. ийм л баг Гүйл гэж гэж хэлдэг. үзэгчгүй байна те энэ багийн тоглолтыг. Тийм бай тээ. Тэр рукигийн өрсөлдөнд хин нэгт яг мэдэх үү? Ах нэг хардгүй чи хэлээд Би яар мэдхгүй тараас. би бас мэдэхгүй ч асууж байгаа байхгүй. Тэгвэл хоёул энэ гураас. Рукигийн өрсөлдөнд яг хин нэг тавьж байгаа. Мэдхгүй ч. Хорнос драфтлсан залуу юм шиг. Knepel үү? Контнепл. Нэгт явж байгаа юм уу? Нэг төвчтэй юм уу? Уусаа 20 оноод унтчихлаа. Ээж гом боллоо. 3 болсон. Ээж гом 3 дугаар тавьчих. Ээж гом их сайхан хэлвсэн. Яг 15 он 15.8 оноод унтчихж байгаа тийм муу. Хойшгүй хангалттай шүү дээ. Рукид бол амар үзүүлдэг шүү дээ. За юу яг вэ? Бас дараагийн нөгөө бидний MVP-ийг бас харах хэрэгтэй. MVP-г бол нэг харъя 30% явж байгаа юм шиг. Гэхдээ энд гоё юм байлаа. MVP өрсөлдөөний эхний 10 байрын 7-д нь одоосын тавьж байна гэж. Энэ бас Макси яагаад орж байгаа? Аймаа өндөр оноод. Өндөр оноод унтчих. Макси сайн юу гэсэн та статын аваач. Статных MVP-гийн өрсөлдөө юм зү. Тийм. Гүжэйлэн Браун ээж л бас. Плей-офф юм байл. Калкенберг. Sixers 7-д яваа шүү дээ. Байрлалаа ярьсан юм аа зүгээр. Сая хожигдл зүрхтэй байгааг нь хараад зү тэр үү. Тэгээ энэ ингээд яг статистик хараад энэ 10-тай MVP-гээр статистик байгаа. уул анхаарав. Бүгдээр баг 30 ороод үндэстэй байгаа юм шүү дээ. Бараг л Лука 35. Одоо нөгөө нэг 9 ч гэж. шингүү явж байгаа шүү дээ жишээ. Энэ бүр Вембанямигийн блокийн статистик дээр ороогүй байгаа. Тийм шүү дээ. Блок нь бас 4 мөрөв яваа. Энд бол гэхдээ нэр Макси гэж ганц Янис үсэг баг зөхөж явна да. Янис ихгүй юу? А тийм. Тэр хоёр л юм байна. 31 4.8 гэхдээ би баясаа. Гэхдээ 31 оног 7 ассистыг 4 ребаундтай гэдэг чинь бас амар үзүүлэлт үстэй. Өө баяр баг нь хаана явж байгаа юм. Бэлэг дагсуулсан Долдугаар байрт явж байна. Явчаа. Гэхдээ бас нэг юм зүг MVP бол шууд багийн амжилтаа бас давхар бас. Харин тийм учраас би яриад нь шүү дээ. Заавал ихтэй 4-өр ер нь гарсан хүн л юу MVP авах Коди шүү. чи 35 оноод унцлаад баг нь 7-оор гарлаа да. Тэгэл Миний Солонгос чинь плей-ин үү юу лээ? долооч Плей-офф ч биш үү? плей-офф биш плей-ин шүү дээ тий. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар баг нь хамгийн сүүлд миний санаж байгаагаар хамгийн доор байж байгаа MVP авсан бол Westbrook баг нь 6-аар гаргахад байсан шүү. Тэр үл яг Зүгт та өнөөдөр яа. Таа чи бүр юм амар сандаг болсон шүү дээ. Үнэн сандаг. Triple double дундчлаад баг нь 6-аар гаргахад авсан хамгийн багдгүй түүхэн дэх баг 6-аар гаргахад хамгийн домд ирсэн баг. Бүр яг нэг шинэ юм ярьж байгаа юм шиг ярьж Гойго та хэд мэдэхгүй байгаа тань. Жохо юмаа судалмаар байна. Одоо зөв яг надад сонирхолтой юм нэг All Star шүү дээ. Олон улс USA-гээ сонгох гэдэг байгаа шүү дээ. Тэр л амар хөгжилтэй юм болох юм санагдаад шүү дээ. Сөнөө 10-аас 7 нь олон улс гэсэн шүү. Тэр юугаар харагдсан бөхлөөр Америкийн шигшээ очоод сербд баг олимпиар хожигдсон шүү дээ. Тэгэхээр дэлхийс гэсэн бүх яг л нэг төвшөнд л хүрсэн байгаа л гэсэн. Дөрөвт явж байгаа Кана Хэмл шүү дээ. Ой, Макси Браун байгаа зү. Гайхамтай Макси. Макс би дөрөвт явж Тэгжиж Америкийн бас те нэр үндийг бас 30% бүрдүүллээ шүү дээ 10-аас. Макси орог бол чи бүр 20% таа гарах. байгаа. Максгийн орд өөр тоглож чадахгүй Америк. Хэнийг ороод? За хэнийг ороод? Гэхдээ ер нь Яг одоогоор All Star ерөөс.
Тэр чинь багийн 2. Үгүй багийн 2 ирнэ баг адилхан Ой, стат. тэр юм бэл. Лекс чи 2 дугаар өрөнд явж байгаа. Гэхдээ тийм Та нар одоо яагаад тэгээ Макстай баг адилхан стат хийж байгаа. Баг адилхан байгаа. Оноогоор бүр илүү ч хийж Би сая өрсөлдөө хаанаас чи өөрөө хийсэн юм шүү. Занчтаа юу баа яах ухаантай болсон чи над руу орж ирээ. Өнөөдөр Sixers та алуулж байна. Энэ доорста Sixers гэнүүд гэдэг. Sixers бол алуулаагүй. Би л алуулсан. Буруу яриад байгаа юм. За. Чи хаяа адуулах зүгээрээ. За, юу playbook маш гоё болон миний бүр үзэх хамгийн дуртай бол ингээд playbook шүү дээ. Ойлгодог юм биш. Тэгээ та нөгөө Чи 4 жил ороод юу тактик болно өстэй. тактик болоо. За баясаа маань 4 жил ороод гэх юм анар гэрэл дор хийгээгүй. Тэгээд тийм болохоор баясаа хийчих болов уу гэд баясаа. За өнөөдөр ямар юу байгаа бэ? Ямар тактик? Хойлбор байгаа. За. Тэр хувьд Шууд үзье. За шууд үзье за. Лекс Торонтогийн тоглолтын эхний ер нь бол яг NBA-гийн сагсан бөмбөг одоо тамирчдын ур чадвар ихтэй учраас тайм аутын дараа эсвэл тоглолтын эхний хөлбөрүүд ингээд дурсан хөлбөр яваад байгаа. Эхний хөлбөр Леброн дөгөөд дараа нь тэндээс Austin Reeves руу чиглэж байгаа дамжуулт. За энийг зөв ямар дамжуулт ямар тслоонод явсан бэ гэдэг. За эхний тслоон diagonal screen, back screen явж байгаа. За тэгээд Леброн авангууд холбогч нь доошоо Winston очоод дээр нь Aiton гараад хоёр бөмбөг үзлэнийг одоо сагсан мөгт stagger screen гэж. Тэгээ stagger screen-ийг яг зүгээр ер нь сагсан бөмбөгт яг ихэвчлэн 3 шугамны дагуу болон руу чиглэлт болонгаас төв рүү чиглэлтэй тэгвэл энэ хөлбөр дээр яг голоос талбай төвд хийсэн тийм хөлбөр. Эндээс бүр тодорхой. Эндээс их юу яваа те? Back screen хийгээ. 2K дээр нэг ийм цэцлэн шоос нэг floppy гэдэг нэг. Floppy action чинь болохоор шидэгч доороос тойрж гарч ирдэг. Тэгээ тэр за хоёрч байх албагүй нэг хоёр тоглож ирнэ хоёр тийшээ зэрэг гарч. За одоо энэ бол жижигэн төрүүлчихээд өндөр нь болчихж байгаа. Тэр өндөр намын зүрх үүсэж байгаа. Тэг өндрийн давхар ахаад бол сайн болчихсон те. Жижиг дээр нь тэгэлсэн. Жижиг дээр нь тэглэвчөөс жижиг дээр нь тэглээд өндөр хамгаалагч нь Aiton хамгаалагч өөрөө ухсгийг байхгүй. Тэгээд ухсгийг учраас Aiton яг хин өөрлөн гарч ихийг хараа зогсоо. Тэгээд хинч гарч ирээгүй. Хин нэг нь хөдөлсөн бол Aiton тэр өндөр нь хөдлөн. Хоёр цэцлэн. Заавал. Тэгээд төвийн тоглогч нь гараад ирэх юм бол Austin Reeves тэндээс mismatch үүсгэх. Одоо саях дээр чинь хоёр эсвэл магадгүй зөвөр Austin Reeves-ийг дагаад нэг хүн дагаж гарч ирээд Aiton-ийн хүн хоёлоо ухсах юм бол Aiton тэр дундсан. Тэгэд яг дамжуул хамгийн талбайг хамгийн сайн хардаг тоглогч нь Леброн дээр ер нь Леброн дээр суурилсан хөлбөр гэж. Сайн гоё те. Боломжууд нь сайг олон юм байна шүү дээ. Нэг бол доошоо, нэг бол тийшээ гарна шүү. Тэгээд дээрээс нь сая цаана бужигнаад бүр болохгүй Леброныг эсрэг шүү дээ. За гоё. Ингээд даалгавар хийдэм биш танараа хүмүүсүүд ингээд. За ойлголоо. Хүмүүсүүд ингээд. Чи дараагийн дугаар дээр нэг бодохгүй бол миний дөө Амар юм бие за. амар тийм жижиг сажиг тийм жижиг лифт гэх жижиг юм ихэд байгаа. Өнөөдөр амар Шиний ард гэдэг юу болсныг санаж байна. Гараал өнөөдөр лифт аимшт лифтийг нэг нь хийгээд өөрөө гойсоор хаад лифтийг бэлтүүлсэн. Яг саяны хэсэг нь хасчаараа навлчих чаа. За тэгээд маш гоё хэсгөр бид гоё байна. Хэсгөр бид бүгдээ эргээ уулзсан. Энэ бид огт хамт байгаараа залуусаа. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн höтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
Ultra Smooth, Ultra Cool. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Singu Ultra. Ultra Smooth, Ultra Cool. Singu Ultra. Ultra Smooth, Ultra Cool. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Singu Ultra. Ultra Smooth, Ultra Cool. MB Doc-тойгоо бүх залуустаа баярлалаа. Тэгээ та бүхэн үлрэлийн 8 дугаар хүрж байгаа. Тэгээд MB Doc-ийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki, за Platinum Event гэгч Coca-Cola ундагаа уугаад шинэ жилийн хүслийн жигсаалтаа iCoke Pro илгээгээрэй. За мөн дээрэс нь Singur Ultra тэгээд cool залуучууд зориулсан байгаа гэдгийг бас таатай байна. За бүгд одоо сая ямар ивент хийж вэ? Platinum яасан? Platinum Event гэгч. Өөр бас хэд Platinum Event. Golden гэж байхгүй. Silver мэлэр байхгүй. Diamond гэж юу? Алга байна. За юу вэ? Сая бид нар дорндоо юугаар явсан шүү дээ жоохон. Юугаар айсан. Одоо өрнөдрөг өвцөө байгаа тийм үү? Тэр өнөөдөр бас тоглолтоос ихтэй тийм ээ. Houston Phoenix. За Хоч моёхоо хэлээ. Дэвэн бүкерийн төлөө бол нас тоглолтод оролцоогүй. Санс гэхдээ үлрэлийн яг энэ сүүлийн юунд бол нэлээд сайн тохсон шүү дээ. Одоо баг Сайн баг шүү дээ. Маш сайн баг шүү дээ. амжилтны агшин тоглогчийн юун дээр Dylan Brooks явж байгаа. Явах уу энэ алж байгаа шүү дээ. Живэл оноо авахч болсон. 30 донаа болоо. Фүү яаж вэ? Тэрийн хааяг үзүүлсэн оноо авалтараа. Яа. Done. Уншаачлаа. 3 дөрөв уншаачлаа тий. Төө 22 оноод уншилж байгаа шүү дээ.
Brooks уу? Урд нь 15 6 дундчихсан баг тий. 15 6-ны үзсэн. Баг хоорох уу? Memphis-т нэг үлээлээ. Нэг тийм байж магадгүй. Тэрнээс бол 15 ч бас том тоо шүү. MVP-ийн чансааны 11-т байгаа шүү. Пүүх. Авлаа. Тийм ангаадасан гэд зарайж судлаа гэдэг. Тэгвэл нөгөө юу гахаа гадны тоглогч Канада тоглогч Жахад Америкаас гадна тоглож болно шүү дээ. За энэ тоглолт уурсан ингээд. Ричипрт бол бүр минут толчлоо тий яг. Овоо ашгүй. За тэгээд энэ тоглолтод Кевин Дюрант 31,000 оноод төрсөн. Тэгээ маш богино хугацаанд төрсөн 3 тоглогч болсон тийм ээ. Тэгэхээр бас KD хамгийн одоо төрөлцсөн одоо оноо авахчдын нэг юм да тийм ээ. Easy money sniper. За Майкл Жордан Дэтли хоёр амар цогц. LeBron-тай яг тэнцсэн юм уу? Тийм бүр яг тоглолтын тоонд хэцүү юм тийм. Майкл Жордан Will Chamberlain 11,015 юм тийм. Жордных бол барай авах. Гэтэ арда Кевин Дюрантыг бид ингээл бүх цаг үеийн хамгийн шилдэг оноо түүхч баг Жордан уу Дюрант уу Хардн ч юм ингээд ярьдаг шүү. Тэгэхэд тоглолтын тоон LeBron-тай адилхан гэж LeBron бас л яг Тийм. амар уу. Амар. Яг Дюрант хэмжээнд л оноорсон байхгүй яг. Гэтэ тэр 100 Жордангийн 140 тоглолт баг тоглоод хүрсэн хэрэг. Тийм. Жордан 130 хөлрөл хагасан шүү дээ. Нэг бүтэн үйлрэл хагас. Бараг 2 үлрэл рүү орлоо. Руки үлрэлээс л бүр тасархаа 35 оноод үнэлүүлж байгаа шүү. Тийм. Тэгэхээр яг ч өөр тий. За тэгээ түүхэнд энэ одоо клубд ч цөөхөн юм ба шүү дээ. Ер нь Хьюстон дээр ер нь ярих юм юу бол манайхан өнөөдөр нэг Хьюстон бид нар ярьж байгаа юм чинь Хьюстон дээр ер нь түрүүн бол яг билсэн зарим хүмүүс нөгөө юу хармаар байна. Оксидтэй магадгүй хамгийн өсөлтөх өндөр баг. Бид нар шууд контент хэмжээнд яриад Зарим хүмүүс гэж зүгээр анар сая тэгээд. тэгээд зарим л юм шүү дээ. За. Анарлуу харснаа. Зарим хүмүүс тэг шүү дээ. Бодлоо барьсан. За. Тэгэхээр шууд контент болгоод шүү дээ анаар жишээ. Хьюстон шууд контент ярьж шүү дээ. Уусаа KD ирэхэд контентер болсон шүү дээ. Тэгэхээр тэрийг өөр харуулж шүү дээ. Тэгээ холбогчийн байрал дээр хоёрын тоглолоо. Тэр хоёрын сайн тоглоод шүү. Багийнх нь амжилт тогтмол байгаа. Тэгээд залуучууд байна, сэлгээ байна, ирчүүч байна, өндөр нуруу байна, төвийн тоглогч байна. Бүх юм Сайн байна. тий. Тийм, тааран ийсэн гимтсэн байгаа тахад л. Тийм. Одоо тийм эндээс чинь Finney Smith, Tari Eason гээд хоёр хамгаалдаг бас тоглогч нь өндөр нуруутай тоглогч нь бас ирэх гээд шүү дээ. Тэгэхээр энэ багш улам л гой зузаан болох гээд байна. Тэгэхээр нөгөө нэг сайн хамгаалж чадах юм бол нэгсэндээ OKC-ийн бас зарим тоглогчдаас энэ амар өндөр тэгээд сайн хамгаалдаг баг болох гээд байгаа байхгүй. Тэгээд тоглолтын төгсгөж чаддаг баг байх гээд байна. Тэгэхээр OKC-д бас тийм одоо бусад багуудыг хоцсон шиг тийм амархан баг бол биш л ах болоо. Тэгээд ер нь түрүү жил нь харсан шүү дээ. Ямар аимшигтай хамгаалт. Тэгээд дээрэс нь нөгөө нэг яриад байгаа төвийн байрал дээр чинь энэ хоёр чинь нөгөө хүчээр адилхан үзэх, самраас бөмбөгөө сайн авах энэ багууд хоёр тоглогч байгаад шүү дээ. Сингур тэгээд Стив Адамс хоёр гэж бас магадгүй шүү дээ. Тэгээ нөгөө бие хүчний тоглолт. OKC-ийн барыг туулаагүй юм мэдээж байна. Өнгөрсөн жил тийм бие хүчний тоглолт мэдрээгүй шүү дээ. Чэт та угаасаа мэдээстэй Warriors-ыг нэг бүгд гимтэг ажиллаа гэдэг. Тэгээд дуусах угаасаа бүгдээр гимтэд дуусаа шүү дээ. Curry тэгээд шууд бүр өдөр дуусаа шүү дээ. Тэрнээс гарах гэж л лигийн номер 1 бие хүчний тоглолтоо баг л. юу Tyrese тэгвэл нөгөө талаас асууя. Энэ талаас нөгөө Houston Tyrese Phoenix-тэй тэгвэл юм байна чи. Phoenix бол орохгүй л хэвээр л. Phoenix бол угаасаа ойлгомжтой л байна л та. Тэгэхээр Booker яаж гимчлээ. Тэгээд сая ярьлаа ш нэдүүлээ. Dylan Brooks 22 оноод дундчилж байна. Багийн 2 дахь лидер болчихсон шүү дээ. Dylan Brooks 2 дахь лидер хэмжээний тоглож мөн үү шүү гэдэг асуулт байна. Энэ нь бол сайн багт Dylan Brooks 2 дахь лидер болохгүй. Тийм. Энэ жил бол мөн байгаад гэж байна. Гог харин сайн биш болохоор баг байхгүй. Зүгээр миний зүгээр хүсэж байгаа зөв Phoenix Suns-аас байнга нэг харж байгаа бол энэ даан л байгаа да. Даан яг зүгээр над Jalen Johnson даан хоёр нэг юм төстэй санагдаад. Jalen Johnson бол нөгөө талд бол одоо онцгорчлоо шүү дээ. Онцгороод эхэлчихлээ. Даанд одоо энэ ийм баг нь бүрэлдэхүүн сул байгаа үед өөрийгөө улам хөгжүүлэх ч юм өөрийгөө улам сайн харуулах боломж нь уг гарч ирсэн. Дааныг л хардъя. Сансаас бол одоо тэр харах ч юм уу. Гэхдээ хожигдлоос их байгаа шүү дээ. Тийм сайн юм бол сайн байгаа. Өнгөрсөн жил Kevin Durant, Bradley Beal хоёр байхад энэ баг ямар амар зохион байгуулалтгүй замраагүй байлаа. Тэгэхэд энэ баг Mark Williams-ыг авчирсан тий. Тэгээ одоо Gillespie-гээ холбосон. Тэгээд тэр хараа ингээ багийн ингээ байрлал болгон дээр зөв тоглогч нараа авчираад одоо байрал давхцуулахгүйгээр ингээ оноо авчир цуглуулахгүйгээр ингээ яхад л багийн амжилт нь шал өөр болчихж байгаа байхгүй. Заавалчгүй тэр 3 супер одоор дамж тоглох шаардлага байхгүй. Яг
багийн сагсан мөнгөийг тоглоход тодорхой хэмжээний өөрчлөлт харагдчихлаа. Тэгэл удирдлын 2 дугаар хагаст өсөөсөө уунахлахгүй шүү дээ. Уунж болон зүгээр агуулгын юм ч үгүйсэйгүй. Агуулгын хувьд бол залуу тамирчтай түлхүү тоглуулаад Зөв замдаа явж байгаа. зөв замдаа явж Үүрэг байгаа. рол нь тодорхой. Үүрэг рол нь тодорхой. За тэгээ Booker-ийн баг болсон байна. Тэгэл Booker дээр одоо ямар хамтрагч нар авчирч зөв зохион байгуулах нь тэндээс л хамаарах шүү дээ. За өнөөдөр болсон бас нэг тоглолтыг үзье тийм ээ. Одоо алуул яваа. одоо дүүгийнхаа багийг чиг ярина. Lakers Sixers за Sixers өмнө тоглолтоо бол хөрх хайцсан. MVP. Йоо ямар гоё талбай бай тээ. Энэ үнх харин тийм хуучны талбай. Түүний Торонтогийн талбай бас тий. Энийг хараад Айверсон шууд нүдэнд ор. Тийм биш үү тий. Одоо Самуэль Даалан бүртэл орж байгаа. Тэгэхээр чи Sixers яаж хаачих вэ? Даадаг бүр тэр гарч ярьж байгаа тий чи. Булган даалгавар баг нь хожтонд тодорхой шүү дээ. Хүү MVP биш. Өө алдаа байхгүй шүү. Техник үү? Голтен. Гол тендинг л гэсэн. Голтен нэг л ч. Яа. LeBron өдөр season high. 25. Энэ удирлын хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн. Тоглооны үстэй 12-оос 10 билүү. Филигийн хамгаалалт руу ингэж харагдлаа. Тэглээ. Нөгөө би хэлсэн шүү дээ. 4-р үед 22 оноо явж байгаад бариулаад хождонгоо алдаад. Тэгээ тэрний дараа тоглож байгаа даа. Өвгөөсөө ч бас тэгээд. Тэгээ өвгөөсөө муу аг юм аа. Үгүй тоглолт тэрний дараагийн тоглолт хүмүүст л гэж тагсан. Фой. Тэр нь багуудтай дандаа сайн тоглоод байгаа гэдэг ч юм уу тийм үнэ. 7 тоглолтод 3 оноо дотор хожигдсон. Тийм. Хэд явж байгаа лэгтэй? 30 оноогоор хожигдох 3 оноогоор хожигдоод байх чинь бас жоохон өөр шүү. Өөр тийм. Шаарлалт морлоод яаж. Тийм шал өөр. Тэр дэд чинь хариж чи танаа багт чи уул нь яг нэрсийн дарах юм бол амар хүмүүс байгаа шүү дээ. Лукагийн юм зүгээр ингээ халдварлсан байдаг юм зүгээр. Өнөөдөр Ривс уг нь 11 оноо аваад яасан ч LeBron. 3 одтойгийн давуу талах. Тийм тий. Нэгийнхэн тоглолт нөгөө хоёр нь өгчтэй. Шууд од болгочих юм уу те? Ривс од ажиллаа шүү дээ. Одоо бүх одод тоглолт үзүүлж шүү. За амар л шүү. Гэтэ яг гэрээний жил нэгээд байгаа тий. Бас тэрийг бас яриад байгаа шүү. Сунгуу баг оноо авсан тоглолт. Яа. Тийм үү. Талгаанд хийх зүгт тоо. Яа. Алташтай л гэж юм шүү те. Тэгштэй Лука. Шүүгч хамгийн их ярьдаг тоглолттой. За тэгээ энэ цэгээс Ахад нэг дундын хит хийчих тий. Дараа. Тэр нь гарах юм байна. За одоо эндээс клатч момент. Унан дром ронсээ юу болж байна? Талбайтай хөр. Леброн нөгөө үлдэх хамгийн сайн байсан. За тэгээд дисмэ зүйлсээ. Нэг плей-офф модонд орсон юм шиг л байна тийм. За тэгээд формонд ороод байгаа юм шиг тий буцаад. Энэний өмнө хоёр тоглолттой үнэхээр хэцүү байсан шүү лээ. Гайхал нөгөө 10 оноо ч яваа авчаа дараа 8 оноотой тусахдаг дээр айгүй хэцүү. За хоглоо амар амархан би зөвлөж нөгөө өдрөл одоо өнөөдрөөс ингээд дуусаа магашаас нөгөө капууд эхлэх гэж тийм ээ. Капын тоглолт эхлэх гэж шүү дээ. Нөгөөдрөөс тийм. Энэ яг нөгөө кап дургу багуудад тест харин маш гоё 5 оны амралт болчихно гэж би харсан. Яг багуудад 5 оны амарч байгаа юм байлаа. Яг бол яг өдрөлийн ихэнд бол маш хүнд өөртөөс шүү. Ихэнх багууд юм. Одоо би л зүгээр мэдж байгаараа Coast Warriors 6 back to back гэж тийм тэгсэн. Тэгээд сар гарууд 6 back to back тоглолтын дотор энэ бол ихтэй хуваар зүгээр яг мэрэгжлийн тоглогчдод бол энэ бол үнэхээр аимшигтай байна. Тэгэл бага харалт. Стив Кер хэлцээс мэт. Тоглогч болон дасгалжуулагчийн зүгээс анх удаагаа юм ачаад хэлүүлж үзэж байна. Тэгээд тэгээд тэр хооронд чинь яг нэг ч бэлтгэл хийх боломж байхгүй гэдэг байхгүй. Нисэл буугаад тоглоод гэдэг тийм. Тэгэхээр одоо энэ 5 хоног бол магадгүй ихний нөгөө яг бүх тоглогчдод бус нөгөө багуудад маш гоё амралт болох байх гэж бодож байна л да. Тийм. Prime дээр юм биш хоёлаа авсан. Amazon Prime. Вемби 90 гэсэн шүү энэ тоглолтын дээр. 90 Lexer гэж авах хэрэгтэй. За тэрс гоё тоглолт. Бид нар юугаа авсан шүү дээ. Түрүүчийн дөрөвт нөгөө тий нөгөө аль баг Баясагаас авав. Баясаа. Каптер өөрийнхөө юу хэлээч. За чи газар үлдэх байгаа юм. Мэдгүй. Гэхдээ одоо энэ багуудаас шууд. Энэ бүгдээ локис л бол. Биш. Нэгээр нь аль нь очно гэдэг. Окейс. За нөгөөх нь Lakers Santos юм байна. Santos Wemby ихэд Santos биш үү? Тэгвэл нөгөө талд Торонто юу ярих вэ? Майами амт Торонто Майами тий. Майами за тэр тодорхой. За тэр нөгөө Knicks юу ярих вэ штэ? Bucks. Биш. Knicks Торонто хоёр. Орландо юу ярих вэ? Орландо Майами ярих. Майами одоо л хожин сая сүүл нэг сая ойрхон нэг оноо хожигдсан Франц хоёр. Баг нэг тийм имтчлээ. Тэгэхээр Майами хожин нөгөөдөл нь
Юу Торонто Никс 2. За наад чи хамгийн гоё юм те. Бодож шүү бас яг энэ дэр хүн болгон бодцоо. Торонто. Би бас бодож байгаа Тийм үү? яг. Никс биш үү? Би нөгөө Якоб Полтл байгаа юм байна. Тэгэхээр тэгэж хэлсэндээ тэгээд Торонто. Тэр чи Портл дандаа хожтой. Үгүй зүгээр. Тэгээ юм бас Портл байгаа гэдэг. Яг Якоб Полтл тоглоог үед Торонтогийн хамгаалалт муудаа тоглохоор сайжирдаг л юм. Чи бас Торонто гэж өглөө. Торонто. Никс гэсэн баха. Никс. Чи Никс гэсэн баха. би. Би юу? Чи? Би Spurs гэснээ бол санаж байна. Яг Торонто Никс 2 дараа гэсэн чи. Би бол OKC-гээ санаж Тэр чи бүх юм опс хийж байгаа. Би баг Торонто гэсэн боломжтой. Торонто чи Никс үү Торонто? Торонто. Яа өмнө Никс гэсэн байх үү. Тийм л хамаагүй л байна гэсэн үг гэж. За дараагийн юунуудыг харъя. Босон тоглолтын юунуудыг харъя. Тоймуудыг харцгаая. Spurs, Cleveland. Тэгээ Wemby нэг чиг гоё болж шүү дээ. Чи мөр аалах нь. Гоё өмсөлтэй юм тий. Малбай амар шүү дээ. Бас дээр юм шиг. Каус бас дээр юм. Тийм. Бүр дээр. Нөгөө Майкл Томпсон тэр юм тий. Бүр үү? Тийм баха. Талбай уусгал. Нэнси авч чинь ямар Нэнси лээ. Нэнси. Азуурлаг Нэнси шүү дээ. Таны үе юм. Тэр ч бүр. Гэтэ ланд биш байна. Ланд гэсэн биш дээ. Тэгвэл биш нэ. Ланд ч бүр сүүлд гарч ирсэн шүү дээ. Талбай өмсөл юм шүү дээ. Гүү харин тэр үеийн Cleveland чинь улбар шар байсан ямар ч байсан. Улбар шар бол тийм. Тэрс гоё өмсөл нөө. Спрэш авсан байна л да. Юу. Энэ үйл жоо ярих ёстой мөртлөө ярихгүй байгаа тоглогч бол Fox л тоо. Дурддахгүй болохоос үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. Дутуу одоо үлдэгдээд байгаа энэ үйлрэлт бол гэж юу? Дурсагдахгүй л байгаа болохоос. Би ингэж бодсон. Ер нь бол San Antonio Spurs-ийн ирээдүй бол Dylan Harper. Fox бол явж таарах юм байл гэж харсан шүү дээ. Мадуу. Dylan Harper амар юм блий. Тэгэхээр гоё тоглож. Энэ гоё тоглогч болж тээ энэ Tyson нэг Cleveland Тийм үү. Jardal-ын гимтэд боломж олцсон амар гоё хамгаалалт. Танаа нөгөө Wall ширх уу? Гоё хар ажлын тий. Тэр ихт бас заваа малт юм биш үү тий. Тэр ч одоо тодорч гарч ирж штэ. Оног Энэ замраа биш үү. Champagne. Пу. Тэнгэр уур чадвар агуулах. юу Йоо. Spider. Lonzo Ball. Лонзо болж чадах уу? Йоо. За ийм тоглосон байна. Spurs-ийг ихтэй юу гарчээ? Spurs Wemby байхгүй байгаа. Их юм дээ. Wemby-г Spurs-ийг ямар байсан? Бид нар Wemby-гоос байхгүй ч магадгүй гэж нэж ирсэн. Вэмбигүү 7-3. Тэгсэн чинь их амар унсан гэж. Тоглооны үзэл Fox юм баг чинь. Вэмбитэй 8-4. Статын хараа. Бараг ялгаагүй. Тэг Wemby өрөдөлж шүү дээ тий. Зүгээр миний хувьд хамгийн амар surprise байсан нь болохоор Barnes واخхой. Бараг нэг тоглох 30 он авсан шүү дээ. Тэгээд Mr. 100. залуучуудаа нийлээ ингээд тоглоод ингээд яг форма барай явж ингээд нас л. Энэ дээр тэгтээ хардаа нөгөө Stephen Castle нэг л тоглолцоод үлдсэн бас дагаа гэсэн. Тэгээд Dylan Harper ч нэг 5 6 тоглолтод орсон. Ингээд тэгэхэр чинь нэлээд бүрэлдэхүүн нэмгэн бүртэл хожоодсэн. Тэгэхээр энэ баг чанартай л баг болчиход байгаа. За одоо тэг Wemby-д бүрэлийг болно. ATR 2 гэж үгч. ATR ч юу лээ. Би нэг статын харч марцчихжээ. Хагсаа. Бити бас үжилтэй гэж. Айгуу гоё юм байх шиг байсан. Assist ямар ratio юм За шиг. тийм бохоо. Тэр нөр шүү. Тийм л юм байна. Би та гэсэн би гэж сонсчод толгой. Мэдгүй тэр уншиж байгаа л хардсан. За өрн бүсийн өснөгтийг харах юм байна тий. Чи энэ цогч юу? За тийм. Би наач зан. За тийм. Би хамаагүй гоё ярилцсан юм. За. За харцгаа. За энэ дээр гоё ярилцаач. За. Гоё ярилцсан л гэх юм. Муухай яриад байдаг. Юу өөрчлөлтүүд гарах болоо. За Wemby байхгүй Spurs ер нь бол 5 дугаар маш сайн 5 дугаар явж шít.
Тэгэхээр тэр бидний нэг нөгөө хожлын зүрхтэй басна хоёрт байгаа багаас. тэгэхээр нөгөө хэдүүлээ эхний 6 жирийн Сан Антонио-с оруулсан байсан зөвл юм биш үү? Оруулсан байсан шүү дээ. Угаасаа энэ 6 ихтэй байсан шүү дээ угаасаа. Энэ 6 бол Ер нь энэ 6 ах уу? байжсэн шүү дээ. А гэтээ энд нэг баг л байхгүй байгаа. Бидний анхны юм Клиперс ганцхан байхгүй байгаа. Бус баг нь байсан шүү дээ. Клиперс гэдэгтэй Өөрөлд хэлэхэд ярьж байгаа. илэрлэх гэхэд ихний 6-ад орно гэж Орлох байх юм зарж дээ. Энэ 6-гийн дээр үү? Бид нар энэ 6-г Ер нь бол Вемби бүр ихний 4 мөрөг гэж ярьж байсан аа санаж байна өөрийгөө. Вемби гинэ. байсан. Клиперсийг бол мэдээж өрсөлдөөнд байна гэж бодсон. Хин ч Гэхдээ яг энэ 6-гийн оронд тавьсан юм хэдүүлээ бүр яг. Хинч байлдаг болох. Зүгээр ер нь бол өрсөлдөөнд байх ёстой болсон таамагт энэ айгүй өндөр 9 байсан. жил угаасаа сайн байсан. Тэгээ энэ 6-гийн орондлоо байхгүйсэн баха. Миний бодлоор угаасаа байх боломжгүй харагдаж. Би бол бүр тэр 7-8 дугаар багуулт ч гэсэн ер нь баг байх гэж баг ер нь нэг тийм нэг доороос тийм хүчтэй орж ирээд өрсөлдөө үзүүлчих баг нь хорхон санагдсан шүү дээ. Таас орох юм шүү. Гүгүү. Зүгээр ийм яага болохгүй гэж. Таас орох юм шүү. Би бол таас Гүү гэж яаж мэдээд байна? Би мэдээд байна. Гүү Сайн бас мэддэм аа. Фениксийн оронд шүү дээ. Тэгэхээр ч орж ирнэ шүү. Феникс оронд орж Би бол таасыг дэш ордож юм бол. Би бас гэж бодод юм тийм. Яг л бид нар ярьж холбогч байхгүй шүү дээ гэж ярьсан. Ryan Nembhard гэдэг тоглогч орж ирээд энэ тоглогч төчгөрөө. Тэгээ Cooper Flag ч одоо жоохон Дас чиглээ. чиглээд ингээд. Тэгээд Anthony Davis ингээд байхлаар шал өөр баг болчихж байгаа. Би бол даас дэш гараад гэж. Тэгээ түрүүн дөнгөж сая түрүүн гүүг хэлсэн шүү дээ. За. Тэгээд та мэддэг. Миний үгэнд үгүй Сая standings дээр Memphis-оор сүүлийн үед сайн тоглоод. Тийм би ба. сайн Memphis дээр хэвчээ. Тэгээ ер нь бол Morant-гүйгээр Memphis ер нь явчих. Гэхдээ би бол Phoenix Suns тэгээ Golden State Warriors оно гэж боддог юм л да. Энэ жил гэхдээ ингээд Болох нөгөө шүү дээ, тийм шүү дээ. олон жил дурдагдаал гэхдээ ерөөсөө хүссэн амжилт үзүүлдэггүй нөгөө лидерүүдийн таран танигдана гэдэг шиг үлрэл болж байна те. Жан их Memphis тэрэггүй юм шиг ирээдүйд нь. Trey Atlanta тэрэггүй юм шиг. Zion Pelicans тэрэггүй юм шиг. Тийм л үлрэл. Одоо нэг бүр ингээ хүмүүс ингээ баг өөдөөд ингээ залхацлаа шүү дээ. Нөгөө баг нь өөрсдөө franchise хаач болж байна те. хүнээгээ бодцсон байсан хүмүүс нь одоо нөгөө ажиллахгүй юм байна гэдэг нь ерөөхдөө харагдаад эхэлсэн. Гэтэ ер нь бол ингээ эхний 6 бол ер нь баг ингээ өөрчлөгдөхгүй. Ер нь West ер нь жилийн жилд нэг өөрчлөгдөхгүй байсараад ерөнхийдөө зарчмаа өрөөл явчихдаг те. А гэхдээ сүүлийн дээр хоёр дээрс далаан болдог те. 7-8 дээр хамгийн сүүлийн дээр шийдэгддэг шүү дээ. Плей-ин дээр орж ирээд тэр 5 баг бүр хамгийн сүүлийн тоглолтоо хийж байгаа 7-8 гарч ирдэг шүү Энэ дээ. жил гайг бах уу? Энэ жил яг тэгэл Warriors Stars 2 7-8-аар асуудал бах уу? Бусд нь муугаад шүү. А Санс бол гонхоо би бол Memphis-аг баясаатай нэг юм байна. Memphis сайн байгаа шүү. Memphis сайн байгаа гэдэг бол би өстой яг хэлнэ. Memphis сүүлийн тоглолтод бүр эвгүй шүү дээ. А тэгээд яг үндсээ сүүлийн плей-ийн нэг байрлал бол яг өстой яг Dallas тэгээд нөгөө Memphis орж ирээ. Тэгээд Бид нар гоё ихний 6 Феникс ярьж чинь яаж байгаа л Warriors ярих. би 9-10 яриаггүй. 9-10 дугаар байрны талаар бид сая плей-ийн 7-8 яриад байгаа шүү. Ах тэгтээ яг ингээл харахын тэ ингээл юугаа ингэж хараад сая ихний 6-г ярьж исэн бохгүй. Тэгсэн чинь та орж ирэл. Гэхдээ За түүнийг бас ачаа 6 руу дээш орж боломжтой баг. байхгүй. Шууд байхгүй. Ихний 6-гийн урдуур орж байгаа баг харахгүй байна. Та Warriors-ыг хэлэх гээд байгаа юм уу? Үгүй. Би зүгээр чамаа зүгээр асууж. Хэлүүлэх гээд байгаа юм. Зүгээр асууж байгаа шүү. Зүгээр тийм. Байхгүй байна. тэгтээ амар байгаа шүү дээ. Ингэж хараад Golden State байхгүй юм. Тэгсэнтэй нэвтрүүлэг. Надаа байна. Манай багийг ярихгүй мó. Эхний 6-д орох баг байна. За. Нэр Баа. би Clippers-ийг ороод ирэх бол гэж хараад. Альныхаа орно. Алийг хор. Миннесотагийн орондоо. Хиний тэр нь хамаагүй ямар ч зүйл. Хиний хамаатай шүү дээ. Дайралт нэг дайралт байгаа гэж. Гэхдээ чи одоо 14-т одоо нөгөө юу амар зөрүүтэй болчихсон шүү дээ. Гэтэ багийг нэг жижигхэн юм л бас сэргээж болдго шүү. 10 хожны зөрөө байна шүү дээ. Гэтэ харин үгүй гол нь ихний 6-гийн багийн чанараа одооч. Тий харин тийм. Гэхдээ Clippers-ийг нэг ран хийх болов гэж хараад. Нэг солилцоо зүгээр Баясаа тэр дээр наав нэг жоохон дэмжээгт гэж. Би харин тэхний сая өнөөдрийн Clippers-ийн Tommy харсан шүү дээ. Kawhi Leonard бүр ямар ч бид нар нөгөө Kawhi Цагс тоглох идэхгүй юм. идэхгүй ямар ч идэхгүй. Яг өөрөө хүсэх юм бол дэлхийн хамгийн жилгсэн бүс байж чадах тоглогч. Дээрс нь хамгаалтаар онцордог шүү дээ. Одоо Kawhi зүгээр ингээд Үзэгч болсон. хажуугаар нь хүн зүгээр хурд игээд байгаа. Kawhi зурш шоо. Гэхдээ- Тэгээ Kawhi-ийн зүгээр тэр хандлагыг хараад Clippers ер нь хэцүү. Гэхдээ Kawhi Clippers-ээс өөр газар очиод тухтай таатай орчинд очих юм бол буцаал амар тоглож ивэл. Мэл үсгэхэд Гэхдээ одоо нас гэж бас баг. Тэгээ нэг жоохон шейк хийхэд баг яг өөрчлөлт зөв болдго шүү дээ. шанс нь бол байгаа шүү дээ, тий. Тэгээ түрүүн би нэг ийм хэлчихсэн. Lakers Sixers дээр би түрүүн бол Sixers-ийг зүгээр яг боссгийн доор орно гэж хэлсэн ч гэсэн өнөөдрийн тоглолтын дээр Embiid 21-4 гэж тоглоод Paul George 8-3 гэж тоглож байгаа байхгүй. Тэр эсрэг талд нь Danger Ayton 7-7 довтлцсон. Тэгсэн мөртлөө Sixers энэ тоглолтод хожих боломж байсан байхгүй. Тэр энэ багийн бас шансыг харуулж байгаа. Тийм ч муу баг бол биш. Зүгээр Embiid яг хэр ирүүл болж болох юм. Тэ Paul George за 100 биш юм ахэд нэг тодорхой хэмжээнийхээ хуучин Paul George формыг аваа ороод ирэхэд ер нь плей-офф үргэлжлүүлж Яа гинтг нөхөө малтад эхлэв. Шал өөр юм ирж байна.
би Lakers-ийн чансаа хаана вэ? Sixers-ийн чансаатай харьцуулахад гэж хэлэх гээд байгаа байхгүй. Lakers тэгэхээр харин би бас доошоо гонох Тийм одоо Reeves тоглолтгүй байхад ер нь жоохон хүнд байдалд орохоор баг байгаа даа. Lakers сунж магадгүй гэж харж байгаа тийм. За бас сонирхол үзгүй. За. Тулгаа баг өөлээд. Тулгаан савар Sixers гэж ярьсан гэвэл амар ярьж. Sixers-ийн гараанд нэг амар тоглогч байгаа шүү дээ. Барлоо гэдэг мэдхүү. За. Юу шууд дараагаас идэв орохоор уучлаарай. За та хин нэгнээс ухаантай юу те? Хин нэгнээс Би өөрийнхөө нэрийг юу хэлэх Хин нэг нь бааж юм. хин нэгнээс гэд тэр үрийгээ зүгээр би чи дахаа Анар зарим нэг хүн таавал хин нэг юм байна шүү дээ. та шинэ нэртэй болчихлоо шүү дээ. Хин нэгэн би өөрийгөө Оройн дөргийг би хөтлөгч хин нэг. би гэх юм уу одоо надаас ухаантай юу гэж ярих юм. та нэг үнэн нэр биш юм уу? Оноос нь нэвтрүүлгийн оноос нь нэр биш юм уу? Зүгээр би өөрөө тэгж би хийж болно гэж. Өөрөө тэгж хэлж болно. За. Би өөрөө тэгж хэлж болно. Айгуу нэвтрүүлгийг айгуу гайгүй гисэн бохгүй юу? Үгүй. Чи миний дээр Нэг бүхсэн дээр нь бүлээн жин тавина гэдэг шиг дуусахын оронд захмаа яаж байна? би альбан хийж байгаа. Үнцгийг гарч ирээ. За, асуултаа юу яа? Хин хариулсан. Зэсэн зохиог. Чиний асуулт гэхдээ за асуултаа харж байгаа даа тэгвэл. Асуултаа зэ. Гуйсан бааж. Миний хой басаах дээр хой. За, нөгөө Хин бэ? Энэ хин бэ? ямар заваа юм ийс юм бэ? Портленд юм байна. Хин юм бэ? Портлендын албаа байна. Яа. Ямар амар ингэж мингээд хөрөө. Яагаад хин бэ юм уу? Хин бэ? Сонголт байхгүй юм. Байхгүй. Сонголт өгчүүл ер нь амархан болчих юм А лээ. тийм үү. Яг ингээд нэр сарчуул Жижиг юу гэдэг вэ? Тэгвэл Portland Энэ үйлдлийн хайлайт юм уу? тэрийг мэдэхгүй шүү. Энэ Eddie Murphy юм мэдгүй юм. Ер нь орчин үеих шүү тийм. Нодлон байна уу энэ жилийнх. Энд ер нь энэ жилийнх бах уу? Дэний авди юм. Биш энэ Тийм шүү. хар тоглогч байсан юм байна. Тэр нь хамаагүй. Яаж мэдхий? Сая юу яцсан байсан шүү дээ. Яа тоглолт нь бол тийм амар тоглолт бол биш ээ. Тоглогч юм уу? Нөгөө нэг шарп Тоглогч шүү дээ. Юу гэдэг юм бэ? Үдээний авд яа. Үгүй сахал. Биш ээ, тэр тоглож тэгдэд байгаа чи. Наа чи Өнгө зүс нь хамаагүй. Царайгийн албаар юм Аа, болчихсон. тэгвэл авдиа өөр юм бэ. Portland дуус тэр л байгаа шүү дээ. Тэр чи энэ жилийнх биш ээж магадгүй гэдэг шүү. Гөө энэ жилийнх мөн бах. Сая каст Авдиа авдиа. Би аль Газ тэгвэл дэний авди гэж юу? За, тийм. зүгээр. Авдиа гинэ. Тийм байна. Дэний авди. Нэг амар тохож мохоогүй маа. Байдаг л. Гэтэ ямар амар юм шүү ингэж мингээд. Би нөө дүрсийг хараад. Хар согдогч. Хамгийн мэдгүй Eddie Murphy гэсэн. Яг бас тэр төстэй жийгсэн. Төстэй Амар дөрөв хөргөлтөөр амар واخхгүй. Тийм болохоор гэхдээ одоо тэр хүн одоо нас нь одоо 60-тай. би тоглож моглолтоор нэр гэж зүгээр л царийг нь яриа. Миний бас хойс тэгж байгаа 60-тай хүн шүү. За. Яалч юу хин нэгнээс хоотой байна. Тэрийг бол мэдээ. За, үе ямар цаа юм бэ? Бүр тоож төр болгоо ичлээ. За. Юу вэ? За. Энэ юу юм бэ? Бас юм юм уу? Гэхдээ танаас асуугаагүй шүү дээ. За та хариулъя. Үгүй энэ юу юм уу? За дахиад Хариулъя. Үгүй асуулт нь аюу юм. Энэ юу юм бэ? Үгүй тийм шүү дээ. Ямар сар юм. Тэгээ саяны үйлдэл хин юм бэ шүү дээ. Саяны үйлдэл Халтарч унж байгаа нь Гоё юм байна, гоё юм байна. гоё өстэй зив юм байна. Энийг Таны харж болох уу? Таны харж болох уу? найрч чахад гаруул та. Юуны Талбайг нэг хэлээ. Энэ бол мэдээж Woody байна. Сансын талбай юм шүү. Сансын талбай юм шүү. Чи багийн ядч гоё хэлчихэж. Феникс сансын талбай юм шүү. Ингэж амар унсан хайлайт хараагүй юм байна. харсан баха. Хараагүй байна. Агуу алдартай уналттай. Талбайг нэг хэлчих. Тийм үү? Талбайг нэг хэлчих. Дурант юм уу? Бас байж болно шүү. Танаа X, эдний X шүү дээ. Дурант л юм шүү. Эдний X. Эдний X. Тэгэхээр дурант биш. Эдний X гэж дурант X шүү. Дурант биш өөр X. Өөр X гинэ. Та хэлээч. Би бол сая хараад ойлгосон. Ойлгосон. X нөхөр нь ойлгочихвоо. X гэж цаана нэг хүний шорт харагдсан тэгэл ойлгосон. Тийм. X гэж пул байж болно. Түл жоор бүл юм шүү. Тийм л байна. За Wizards-ийн шорт. Ер нь карьерийг нь тодорхойлчихсан сайн уналттай. Би Тэгвэл амар хин. X гэхээр пул болчихно л да. Өөр Тэр цаана тэр зогсчууны тэр шорт. Вашингтон. Карьерийг нь хилжлээд нэг ийм Гэтэ сансын талбай За мөн би байна. чамд сая тааж өглөө шүү пул гээд. Ятаргатай зүгээр юм яахгүй. Хин нэгнээс ухаантай шүү дээ. Сая гэхдээ яг пул өөрөө унжааг нь харсан чинь харагдчихсан. Тийм үү? Тийм. Тэгвэл пул лөө. За. Ямар за. Яа. За За. Цаатлын үнийн бас хүртэл ийм болгоцсон багтаа. Ямар муухай бэ энэ. Цаатлын үнийн харчих гэсэн чинь. энэ тэгвэл Cooper Flag юм уу? Мэдгүй.
тоглолт нь гоё. Тоглолтыг нааж харах хэрэгтэй. Дахиад нэг Дахиад яа. Цаатлын анзаарах. Цаатлын юмнуудын анзаар. Цаатлын юм л анзаар тий. Тэр ордон тэр юм л анзаар. Цаатлын хүн эхлээд дүрсэн гарна. Даалс дээр тох. Даалсаа тоглож. Клипс. Сайтыг цагаан болсон шүү. Сайтыг цагаан юмсан пак гэд. Сайтыг цагаан өрж сойж. Саяг дуусаад байдаг хувцсан. Хальтыг цагаан юм. Пук гэж солигдож нэг хүн. Тий. Солигдож ирэр тий. Тэрэл гүйс дарагдсан. Харсангүй. Сайн харсангүй. Ямар хүн бочоо сая. Тэгээ богинохан гарлаа. Юусо пак гэж алгачлаа. Цагаан юм. Яасан даалсын эсрэг. Би лав тэрийг харчлаа. Харцсан уу? Оо за хорсон юм бэ. За чи яг уу чи таашаа энэ хоёрыг гол чи хэлсэн шүү. Гөө би зүгээр тэр нөөний хөрсөн үнийн бол харцаа. Тэр наадлын дээр төсөөлж. За чи хөрсөн за та таахгүй Би юу? тэр цагаан дүрсийг тарчмаар юм л да. Өмсөх. Цагаан үнийг харчмаар юм билээ. За хөрсөн үнэ хэлчих. 100 бац байсан. Тэгээ клипс юм биш тий. Тэг клипсийн нэг тоглолт Сая тоглосон. ингэж Энэ өдөрлөлт биш шүү. Клипсийн одоо ингэж сая хөдөлгөөн бол надад бол хин бэ гэж шууд ойлгож. Яг удаан байсан юм уу? Тэгээ Жорж юу? Биш Пол Жорж л хэлсэн. Пол Жоржийн тоглолт биш хөдөлгөөн. Тийм ер нь тийш. Тийм шүү. Тийш тэгээ хариуцлаач одоо яг. За одоо харж байгаа. Тэр 100 бац байсан. Одоо харж байгаа. Тоглолт нь яг Пол Жоржийн тоглолт дандаа ингэж тоглолт шүү За дээ. тий. За. Тэгсэн чи цаан сая 100 бац гарцсан байхгүй шүү Харин дээ. би цагаан үнийн Аа цаг. энэ хуучны юу байна да гэж шууд. За яг ингэ жижиг деталуудыг сайн харах хэрэгтэй юм даа. За дараагийн та хоёр. Хамт яжсэн. Хинийг нь зарим нэг нь рүү тавиад. За танаа юу гараа. Одоо танаа хөстэй. Манай. За Асуултнууд л. жоохон сонирхолтой байж дээ. Oklahoma City. Oklahoma State. За зөв хариулт нь Oklahoma State. Амархан тоглосон. Cowboys. Бас нэг сагчд тэгж айхтар төрдөг газар биш шүү дээ. Тийм. Тэр утгаараа. Хамгийн өндөртөө тургуултын шийдгүүс Өнөөдрийг хүртэл гэсэн үү? Өнөөдрийг хүртэл юм байна. юу ч көр хэлэх хэвээр. Хаалт нөгөө юмс нь алддаггүй. Көр шүү дээ. Red Bull биш. Көр шүү дээ. Nash гэхдээ Nash ингээд дуус амар өндөр. Көрээ ёо би мэдгүй байдаг. Көрээ. Яг За. наад мэдээлэл чи мэдгүй байна гэж юу гэдэм бэ ёо. Би бол За уушлаарай. Nash бол 89 мэс үү? тий энэ чи арай энийг бол нэрээс та мянгад байд. Угаасаа энэ Гэхдээ та хариулах хэрэггүй шүү дээ. Та зүгээр асуух тий энэ чи тэгээ бүх өнөөдөр Баж яах энэ өнөөдөр хин нэгнээс ухаантай байна шүү дээ. Хоёр хариулсан. Jordan Poole. Гэхдээ саяг чи бүх цаг үеийн угаасаа юунд угаасаа нэгтгэхэд тэрийг бол бүгд Бүх цаг үеийн энд хариул за. За одоо тэгвэл та хариулж хаах. Гэхдээ одоо та төгсдөө. Өдөрт хамгийн цөөхөн хожил авсан багийг нэр. За энийг харчих. Харчих л та байж. Charlotte Bobcats 76 Sixers-ийн хэд төлөө? тийм бос юм уу? Харин би Sixers-ийг бодоод байгаа юм. Битсэн гэж. Тэр Bobcats л зүгээр скам баха тий. Муу вак гэдэг утгаараа Яг Тэний бүр юм дот. Шууд хэлтээс өмнө хэлсэн шүү дээ. Sixers. Sixers. За Sixers. Ер нь баг зөв хариулт нь бол одоо хараарай. Bobcats. Bobcats 7 хойжл авсан. Гэхдээ нөгөө нэг өдөрлөн богинохон байсан байхгүй юу? тийм ээ тий. Одоо Айлтай. За ажил айлтай. Тэгээд 7 бол 7 юм байна. Яг 82 үлэлтээр бол фил юм бэлээ. 11 хойжлтойгоор. тийм баха. Би энэ чихтэй айгу толгой гэлдэг биш үү те. Өөсөө асуулт юм чи. Биш 82 өдөр тоглолттой юутай гэдгээр нь За сая Bobcats-ийн лидер чи юм блэ бааж. хэд он их байсан сая? 11-ээс 12. 11-ээс 12. Bobcats-гээ баг ер нь нэг 2 жил тоглолоо нэрээс За олсон. байж 11 Амар тогтдог. Нэг амар тогтдог. Дэвис байсан уу? Биш. Энэ довтлогч гэдэг. Амар тогтдог. Хамгаалагч болон довтлогч. Өөр багуудаас шууд хүмүүс цуглуулад нэг баг босгоцсон шүү дээ Bobcats. Яар хэн Тэгээ блэ? нэг амар Хин тогтдог. ба? Байж. Одоо нэг 12 төстэй нэртэй тоглогч өвкэсэд байгаа. Аа. Тэглэж мэдэхгүй. Баг Байж тэр тоглогч шүү. шүү. Байж толгой гэдэг. Детройтын хүнтэй төстэй юм шүү дээ. Хуурчны Детройтын Bad Boys. А бүр тэгэхээр Одоо тэгвэл ойлгоцсон бэл. одоо Bad Boys гэж юм за байж хэн ойлгохгүй. Hamilton. Ямар ч боломж хэн Ламбер. Hamilton хэн байж бодож шүү За, дээ. defensive player Wallace, хоёр Wallace, Родмо. хоёр Wallace, Hamilton, Detroit-ийн Bad Boys бол хоёр Wallace, Hamilton нөгөө хэн манай одоо нөгөө coach, unit coach Billups. Тэгээд юм байгаа л. Принц. А Принц байгаа тийм. Тийш тэгээд Принц. За тэгээд Prince. Байж Bobcats байж та. 11-ээс 12 тоо. Аа нэр Дуусгая. За бууж толгой гэж. Gerald Walls. Gerald Walls. Одоо Wallace чи Wallace биш ээ гэсэн. Хизээш. Хоёр Walls Хаяад байсан. Gerald Walls-аа хэлдэг юм зүгээр.
За үгүйсэд кейс нь болсон. Гэхдээ Wolves орж ирэхгүй шүү дээ. Кейсэн Уолс гэж орж ирэхгүй. Сая бүр аггүй. Сая үгүйсэд байгаа. Детройт гэж. Хилтээчд орж байгаа шууд тодгонд орж ирэхгүй. Ламбер л та гэхдээ өнөө. Хаттай ингээ гүйлгээ ухаан сайтай байсан бол тий Билап гэдэг нэртэй тоглогч үгүйсэд одоо байхгүй дээ. Тэгээд Энэ өнөөдөр яг алуусаар байгаа яг ингэчлээ тий. За яг хөө зөө чи гоё нэгнээс ухаантай болох боломж автлаа. Чи боксон дээр нь бүтэж дамж гинөө тий. Би яг та хоёрын яг тэр 10-ны тулаар За нэвтрүүлээ. За дуусаа тий. За энэ бид тогтоо хамтаагаар залуусаа тэгээд өдөр дуусал бид нар Boston Sixers хоёрын юу ярих болно. За хамтаагаар залуусаа баярлаа. Say you the greatest, get your vision must be close a little bit. Oh Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it.